Даваагаргийн оройн төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар студиэс шууд үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид бүхэн их сорилтын өмнө нэртэйгээр намрын нүүдэл шийдэл хэлцүүлгийг эхлүүлсэн байгаа. За бид бүхэн засгийн газраас санал болгосон төсвийн тотгол төсвийн өрөөний мэдээлэл болон яг нэмэх гэж буй татваруудын талаар сангийн яам болон бусад төлөөлөлтөд ярилцсан. За тэгвэл энэ 7 хоногт бид бүхэн яг энэ сэдвээ бид бүхэн иргэн дорж гэж нэрлсэн байгаа. За иргэн доржийн хувьд бол ур хачин дорж буюу уурхад ажиллаж байгаа хүмүүс бол энэхүү татварыг эсэргүүцсэн мэдээллүүдийг удаа гаргаад байгаа. Бид бүхэн бизнес эрхлэгчдийг студидтэй урьж авчираад байна. Яг одоо зарим нэгэн бизнес эрхлэгчид засгийн газраас санал болгож байгаа татвар нэмэх саналыг хэрхэн хүлээж авч байгаа талаар сурвалжлага үзээд хэлцүүлэгдээ орцгоё. Монгол улсын хэмжээнд 68 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Харин өнөөдөр тэдний хэдэн идэвхтэй тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэх тоо мэдээлэл тодорхой болсон. Учир нь сүүлийн 3 жилийн хугацаанд өрнсөн эдийн засгийн хямралын нөлөөгөөр улиралд хэдэн 100 гаруй компаниуд үүдэ барьж байна гэх мэдээлэл байдаг. Харин үлдэж байгаа хэсэг нь химнэлт, таналт, менежмент хийж тогтун үлдэж байгаа юм а. Үүний нэг нь Оргил Деко компани. Тус компани өнгөрсөн 2014 онд үйлдвэрлэлээ өргөжүүлсэн ч ажлын байрны оронтойгоо 10 хүнээр цомогтогчээ. Үндэсний 100% гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэж эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах чадварыг бууруулснаар ажилтнуудаа ч цомогтгож өнөө маргаашаа арга цаан явж байгаагаа ярьж байна. Энэ төрлийн захиалга маань байхгүй болж байна. Багасч байна. Энээс шалтгаалаад захиалга байхгүй болонгоч нөгөө ажлын байр маань сул одоо нөгөө оронтойг цалинжуулах одоо үүнээс үүдэлтэй янз бүрийн жижиг зардлууд нь багасах одоо танагдах гэх мэтлийн ийм олон хүчин зүйлүүд нөлөөлж эхэлж байна л да. Ер нь урд уртын жилүүдийг бодвол энэ жилийн хувьд борлуулалтын хувьд бидний захиалга одоо захиалагч маань ер нь багасах тийшээ сандсан байгаа. Тэгээд одоо бид нар урд нь одоо байнгын харилцагч байсан хүмүүсээ л одоо тодорхой хэмжээний урамшуулж үзүүлдэг ч юм уу. Тодорхой хэмжээний ямар байдлаар бас өөрсдөө илүү харьцаатай байх уу те. Тэр талаараа бас юу яаж байгаа. Ерөнхийдөө бол бидний борлуулалт багасаал одоо яг өнөө маргааш нэг дөнгөжлөн гаргацсан байдалтай л явагдаж байгаа байхгүй юу. Ийм байхад аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа нэг зүйл нь татвар юм. Хэдийгээр компаниуд элдв татварын өргөө хідэж түүний харилцагч байгууллагуудын хувьд дансаа битүүмжлүүлсэн тохиолдол цөөнгүй байгаа юм ба. Компаниуд үйл ажиллагаагаа хэвэн явуулж байж л өрөө төлж чадна. Гэтэл татварын байгууллага энэ мэтээр үйл ажиллагаанд нь дарамт учруулдаг тохиолдол байсаар байна. Дээр хэлсэн 60 гаруй мянган аж ахуй нэгж хэрэндээ л эдийн засгийн хүндрэлийг даван туулахар хичээж байна. Гэвч энэ цаг үед түрүүс тэднийг татварын бодлогоор дэмжиж өгөх оронд бүр нэмэх асуудлыг хөндөж байгаад нь бусуугаагаа тэд хэлж байсан юм а. За тэгэхээр ирэх барьж байгаа Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт иргэн доржийн татварыг нэмэхгүй гэж оруулсан байсан. За тэгвэл иргэн доржид бизнесийн татварын дарамт хэр байна вэ гэдэг санал суулгыг бид өнөөдөр бас явуулсан байгаа. За санал суулгын дүнг танилцуулахаас өмнө студидд урьж авчирсан зочдоо танилцуулъя. Би өөрийнхөө баруун гар талаас танилцуулъя. За Оёдлогоо компани үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Баярмаа хүрэлцэн ирсэн байна. За эдийн засаг шинжээч Ангар Захирал хүрэлцэн ирсэн байна. За Монгол Улсын их сургуулийн багш доктор Алтан Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Ирсэнд баярлалаа. За миний зүүн гар талаас Носон Зангилаа дундын оршооны тэргүүн Цэн Давиш хүрэлцэн ирсэн байна. Хайра холдинг группийн ерөнхийлөгч Ган Уяг хүрэлцэн ирсэн байна. За Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн бизнес эрхлэгч Оюун бас хүрэлцэн иржээ. За өнөөдөр бид өчигдрөөс эхэлж явуулсан санал суулган дээр үндэсний портал Go-гийн хэмээнтэй хамтран явуулсан санал суулгаар иргэн доржийн бизнес татварын дарамт хэр байна вэ гэдэг санал суулгыг явуулахад за 282 санал ирснээс их байна гэж 74% буюу 209 хүн саналаа өгчээ. За бага байна гэж 6% буюу 17 хүн хэлсэн бол тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж 43 хүн за мэдэхгүй байна гэдэг саналыг 10 хүн өгсөн байна. За одоо татварын нөхцөл өөрчлөгдөг байхад их байна гэдэг
саналыг хүмүүс өгсөн байгааг бид нар санал суулгаас харж болж байна. За өнөөдрийн энэ хилцүүлэгт бид бүхэн бас татварын ерхий газрын дарга зоригийг өөрсөн боловч тус газрын дарга зориг нь өргөцсөн хугацаанд цаг үе ажил байдлын шалтгааны учраар оролцох боломжгүй тул хүлцэл өчөө гэдэг албан бичгийг Монгол Улсын редакцид ирүүлсэн байна. За жижиг дунд бизнесүүдэд татварын дарамт их ирж байна гэдэг гомдол бол манай редакцид тасралтгүй ирсээр байна. За өнгөрсөн 2 хоног мэдээ ихэд бид баг 30 гаруй бизнесмэнээс татварын байцаагч нар за данс хааж байна. Нийгмийн даатгалаас данс зарцаах, за татварын яаралтай төлөхийг шаардах тийм одоо арга хэмжээнүүдийг авч эхэллээ гэдэг гомдлуудыг бидэнд их өгж байна. За бид энэ хямралын бодит нүүр царайг бас бизнес эрхлэгчдэрээ харуулахыг зорж байгаа. За өнөөдрийн хилцүүлэгт хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр хамгийн эхний асуултаа Баярмаагаас асууя. За хүн амын орлогын татвар 2.5 саяас дээш орлоготой хүмүүс төр нэмэгдэнэ гэдэг дээр уул уурхайн салбарт ажилладаг холбоод бол нэгдсэн мэдээлэл гаргасан байсан. За энэ бол хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст бол хүн тусч байна гэсэн. Тэгэхээр одоо уурхачд ер нь энэ шийдвэрийг яаж хүлээж авч байна? За эрчим хүч геолог уулуурхай үйлдвэрчний эвлэх холбооны зүгээс бид нар бол хамтраад аль биесээр энэ саналыг бол 100% эсэргүүцэж байна гэдэг одоо мэдээлэл гаргасан байгаа. За өнөөдөр үндэсний статистикийн хорооны мэдээр уулуурхай олборлтын салбарт 37265 хүн өнөөдөр ажиллаж байгаа. За мэдээ цалингийн зөрөө өөр байгаа тий. Тэгээд өнөөдөр уурхайчинд орж хин бэ гэдгийг хэдүүлээс нэг томьёолоод үзье л да. Уурхайчинд орж гэдэг бол өглөө болгон 5 тосоод 6-аас оройн 6-гийн хооронд 12 цаг ажилладаг. За тэгээд сард бол 176 цаг биш 230-аас 40 цаг ажилладаг. Жилийн 250 орчим хоногийг буюу одоо 8 сарыг уурхайн талбар дээр зөвхөн ажил хийж өнгөрүүлдэг. 4 сарыг л гэртээ байх хугацаа одоо үр хөвгтэйгээ зарцуулдаг. Тийм одоо эгэлжирийн энэ орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж байгаа гэдэг тийм залуу ягаа. За тэгэнгүүт дийлэх тохиолдол энэ уурхайчд маань ажиллаж байгаа учраас ар гэр нь одоо хүүхдээ өрөөхтэй асрах тэр үүргийг хүлээгээд үлдсэн ба. Дунджаар нэг 3 хүүхэдтэй бүгд байрны зээлтэй. Бид нар одоо ингээд судалгаа аваад явж байна л да гар үсэг авч байна. Тэгэхэд энд бол зээлгүй хүн байхгүй. Бүгд л байрны зээлтэй. Ийм л одоо эгэлжирийн тийм ажилчин хөдөлмөрч хүмүүс байна. Энэ одоо шийдвэр бол уурхайн талбар дээр ажиллаж байгаа болоод тий энэ бүх хүмүүс маш хүн дээр тусаж байгаа. Сайт дээр бол одоо бүр ингээд хүмүүс аюу стресстэй, бухимдалтай, тий магадгүй явандаа одоо энэ тий аюулгүй ажиллагаанд нөлөөлөх үсэр тийм их хэмжээний бухимдалтай байна. Ар гэрэнч тэр өөрсдөө ч тэр маш их одоо үйлдвэрчэндээ хандаж санал бодлоо илэрхийлж гин тий. Ер нь бол 100% эсэргүүцэж гин шийдвэрийг хүлээж авч байна. Тэгэхээр бас эргээд дахиад тайлбар хийхэд өнгөрсөн 7 хоногт бид бүхэн сангийн яамны төлөөлөл маань орж ирсэн. За энэ нь бол шууд нөгөө 25% татвар шууд хүн дээр орж ирэхгүй. За 2.5 сая төгрөгөөс дээш орлогодно гэдгийг бас тодтогч хэлэх нь зөв бах. Гисэн хэдий ч за 4 сая төгрөгийн цалин аваад эхнэр нь ажил хийхгүй 3 хүүхдэд ижээдэг байрны зээлтэй машины лизингтэй залууд дээр бол энэ бол өрхийн амжиргаан дээр бол маш хүн дээр тусгаар татварын санал орж ирсэн байгаа. Тийм шийдвэр байгаа. Тийм. За баярлалаа. Тэгэхээр ангар захирлын хувьд бас таны яг сошиал медиа орчинд өөрийгөө илэрхийлж байгааг харж байхад ерөнхийдөө татвар нэмэх зөвөө Английн жишээг та бас иш татж байсан. Тэгэхээр төсөв бол 2 их найдаар тасарсан. Улс их орн маань хэцүү байгааг бол бид бүхэн мэдж байгаа. Өнгөрсөн 7 хоногт нэлээд сайн ярьсан. За гисэн хэдий ч одоо яг ажилдаа орлоготой байгаа буюу одоо 300 мянган энэ улсыг орлогоор авч яваад байна гэдэг тоог бас их яриад байдаг хүмүүс. Яг энэ хүмүүс дээрээ орлого нь нэмэгдээгүй байхад татвар тавих нь таны хувьд ер нь зөв гэж харж байгаа юу одоо эдийн засгийн хувьд. За тэгэхээр бид энэ төр иргэнийхээ харилцааг одоо сүүлийн 25 жил одоо ард иргэдэд зөв тайлбарлаж өгөөг юм бэл. Ер нь Америк гэдэг юм, Англи гэдэг юм, барууны соёлд бол одоо их сургуулиас нахуулаад одоо төр гэдэг бол те иргэн та өөрөө юмаа гэдэг ойлголтыг өгдөг. За ялангуяа Америкийн одоо линкний алдартай үг гэдэг тийм ээ. Иргэний засгийн газар, иргэнийхээ төлөө засгийн газар гэдэг. Гэтэл Монголд болохоор иргэн төр гэдэг ерөөс хоёр өөр одоо хоорондоо хамааралгүй итгэдэг юм шиг ойлгож ирсэн. Одоо ингээд төр гэдэг бол ерөөсөө л цаана иргэд байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Төрийн альва зарлага буцаагаад иргэдээ зарцуулдаг. Ийм л институт. Төр өөрөө нэг ч төрний баялаг бүтээдгүй, нэг иргэнээс татвар аваад нөгөө иргэний одоо хэрэгцээг нь хангадаг. Тэр өнөөдрийн нөхцөлд энэ төрийн одоо орлого нь хангалттай байна гэж авч үзье тийм ээ. Сая одоо 3-7 хоногийн өмнө бид маш тийм харамсалтай үйл явдлыг одоо нүдэрээ харлаа ш. Тэр нөхөр Монгол улсын 2 настай бүх иргэн цэцэрлэгийн суглаанд орлоо. Ягаад тэгэхээр цэцэрлэг нь хөрөлцөхгүй байна.
За тэгэхээр азтай хүүхд, азгүй хүүхд гэдэг бүр 2 настай хүүхдүүдэд ялгалаа тийм ээ. За тэгэхээр одоо Монгол улсын боловсролын систем ямар байгаа вэ? Нэг ангид 40-оос 50 хүүхэд орж нэг багш дээр. За эрүүл мэндийн тогтолцоо ямар байгаа вэ тийм ээ? Жирийн иргэдэд үйлчилж байгаа эрүүл мэнд бол маш хангалттай байдаг. Тэгэхээр энэ засгийн газрын бодлого юу гэхээр орлогоо нэмэгдүүлээ, нөгөө талаараа төсвийн зарлагаа сайжруулж төрөөс одоо иргэдэд үйлчилж байгаа тэр үйлчлэлийн чанарыг л сайжруулъя гэж байгаа. Ингээд тавьсан арга зам нь болохоор нийт иргэдэд татвар тавиагүй. Энэ бол зөвхөн тансаг хэрэглээнд тавьсан нийт иргэдийн 1-2% л зөвхөн тавьсан татвар байгаа. Харамсалтай нь үүнийгээ одоо засгийн газар гэдэг юм уу сангийн яамнаас анханасаа зөв тайлбарлаагүй учраас ингээд нийтийг хамарсан нийт одоо 100% одоо хамааралтай татвар юм шиг ойлгохтой байна л да. Энэ бол маш ташаа мэдээлэл. Энэ бол зөвхөн тансаг хэрэглэн тийм ээ. Зөвхөн 10,000 хүн зориулсан татвар байхгүй юу? Монгол улсын. Гэтэл энийг 3 сая хүн эсэргүүцээд байна шүү дээ. Тэр энэ бол ерөөсөө ойлгохтын зөрүү яваад байгаа. За баярлалаа. Тэгэхээр алтан цэцэг багшаас бол илүү танаас одоо саяын энэ татврын саналуудыг орж ирэхдээ яаж боловсруулсан бэ гэд сангийн яамны төсвийн орлогын газрын дараа Ганбаатаргаас бас асуусан. За яг энэ эдгээрийг оруулж ирснээрээ засаг орлого талдаа хэдэн төгрөг олох гээд тэргээрээ юу нөхөх гээд байгаа юм бэ гэдгийг бид нэр тодруулахад бол яг товчхон бас нэвтрүүлгийн 2 минутад багтаад Ганбаатараа тайлбарлахдаа бол онцгоогоос 40 тэрбум гэдэг ингээд тайлбарлаж ирсэн л та тэрийг бид нэр бас эргээд энэ нэвтрүүлэг дээр үзүүлнэ. Тэгэхээр татврын бодлого ямар судалгаатай орж ирвэл тохиромжтой байдیں۔ Энэ одоо орж ирсэн дээр ер нь танаа эдийн засгчид академик салбар ер нь юу гэж харж байна? За яг энэ дээр бол би өөрийнхөө бодлыг хэлье л да. Тэгэхээр яг одоо энэ татварыг ингэж нэмж байгаа маань бол ер нь цаг үе олоогүй байна л гэж харж байгаа. За яагаад тэр үхээр дөрөв ч гэсэн энэ ярианд гарч штэ тийм ээ. Угаасаа эдийн засгийн байдал таархан хүмүүсийн орлого таарах үед энэ бол улам л одоо нөгөө дарамтыг бол нэмэгдүүлж байна гэсэн үг. Тэгээд нийт эдийн засгийн талаас нь харах юм бол яг одоо бол засгийн бодлого маань ямар чиглэлд явах хэрэгтэй вэ гэхээр яаж нийт эрэлтийг одоо урамшуулах вэ? Яаж эрэлтийг одоо бууруулахгүй байх вэ ядаж тийм ээ? Болвол яаж дэмжих вэ гэсэн ийм чиглэлд бол бодлого явах хэрэгтэй л доо. Тэгээ энэ нь бол өөрөө одоо нэг стандарт гэдэг юм уу одоо юу гэдгийг олон улсад одоо хэрэгждэг нөгөө хямралын сүрсэн бодлогын л одоо хувилбар л та. Тэгэхээр энэ хувилбарын хүрээнд бол татвартай холбоотой хэсэг нь юу гэж авах вэ гэхээр аль болох татварыг одоо хөнгөлөх болж өгвөл одоо татвараас төвшинг нь бууруулах эсвэл одоо юу гэдгийг хөнгөлөлт илрүүлэх ч юм уу тийм иймэрхүү хувилбарууд уг нь бол явж явах хэвээр. За зарлага талд бол мэдээж хэрэг аль болох зарлагыг тэлэх тийм ээ урамшуулсан бодлогод бол явах хэвээр. Тэгэхээр энэ талаас нь харахаар бол манайд болохоор яг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтайгаа энэ бодлогыг уялдуулаад харахаар бол уялдаагүй мөчлийг сүрэх биш харин ч одоо яаж нөхөр мөчлийг улам бүр одоо хурцдагсан ийм бодлого явах гэж байна уу да гэж харж байна л да. Одоо эдийн засгийн зүгээс бол ингэж л харж байгаа болов уу гэж би таамаглаж байна. Энэ маань бол одоо эдийн засгийн ухаанаас л одоо санал болгодог бодлогын хувилбар шүү дээ. Өнөөгийн нөхцөл ямар бодлого явах хэрэгтэй гэдэг дээр. Яг нь татвар гэдэг дээр бол өнөөдөр цаг болсон. Тэгэхээр татвар дээр бол яг татварын шатлалтай байх хэрэгтэй юу гэдэг дээр бол яриа өөр хэрэг. Өнөөдөр яг энэ цагаа олсно гэдэг бол бас нэг өөр хэрэг байгаа юм л та. Тэгэхээр цагаа олоогүй энэ бодлого явж байна гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр оюун бизнес эрхлэгчээс бол илүү танаа дээр bijил бизнес эрхлэгчид бас саяхан судалгаа хийсэн гэсэн. За тэрэн дээр давхарцсан бодлогууд болон ямар хүндрэлүүд бизнес эрхлэгчдээр татвар манад одоо хэрэгжиж байгаа татварын бодлого маань яаж бууж ийн гэдэг дээр бас та харсан ажиглалтуудаас хуваалцаач. За баярлалаа. Юуны улдаар энэ нэвтрүүлэгт энэ манай судалгааг яриулахын боломжийг өгсөнд баярлалаа. Судалгааны талаар жижигхэн оршил хэлэхэд энэ судалгаа бол ерөнхийдөө Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэрэгдэх бичил бизнесийг дэмжих зөвлөлөөс гарсан судалгаа байгаа. Манай гишүүний 15 бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүнд маань хотын 6 дүүргийн жижиг дундыг дэмжих төвийн дарганаар төрийн болон төрийн бус уучлаарай ашигын болон ашигын бусын дотоод гадаад байгууллага бичил бизнесийн зөвлөлөөс тэ нөгөө төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгаа. Тэгээ биднээсийн үйл ажиллагаа яг танхимынхаа тэр бодлогынхаа хүрээнд тэгээ бичил бизнесийн одоо биднээсийн нэг зорилго манай зөвлөлийн зорилго нь бичил бизнесийн одоо дуу хоолойг хүргэхтэй шигүү хүргэхтэй орчныг сайжруулах бизнес эрхлэх орчныг сайжруулах гэдэг энэ хүрээндээ биднээсийн ажлын одоо нэг хийгдсэн ажил нь бол энэ судалгаа байсан өнгөрсөн жил биднээс 300 бизнес эрхлэгчдээс авсан хөдөө орон нутгийг оруулаад
Тэгээд авсан маань дөрвөн одоо жижиг нөгөө дүүрэг байсан. Жижиг дунд одоо Сүхбаатар, Чингэлтэй, Хаан уул, Баян зүрх дүүргүүд. Тэгээд инкубатор төв бас нэлээд бизнестэй ажилладаг. Тэгээд Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага энэ хэд маань нийлээд нэг 300 хүний судалгаа авсан орон нутгийн нийлээд. Тэгээ ингээ харахад бол ер нь бол түрүүн биднээс бас оршил дээр харсан те энэ судалгаа дарамтын одоо юу хууль эрх зүйн орчны дарамт бол их байна. Энийг бол шууд судалгаагаар харах хэрэгтэй байна гэдэг утга гарч ирж ирсэн тий. Тэгэхээр манай энэ судалгаа бол бас нэг тэрэн дээр жоохон ингээд нөгөө бас ихний алхмын хийсэн судалгаа болсон байна гэж одоо бодоод эхэлж байна. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол одоо энэ бүх татвар одоо өнгөрсөн жилийн хийсэн гэдэг чинь энэ бүх асуудал гарахаас өмнө яригдсан асуудал болж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр үед ч гэсэн одоо ингээд манай бизнесүүд энэ онцлсон хуулиудаас бол татврын дөрвөн төрлийн хууль бол айгүй их дарамттай байна гэдэг хамгийн түрүүн дээр ягц гарч ирж ирсэн манай судалгаанаас. Тэгээ яг хоо энэ дээр хэдүүлээ дараа үргэлжлүүлээд ярих боломж гарнах тийм. За баярлалаа. Тэгэхээр гавын захирлаас бол бас том бизнес эрхлэгчд харцангуй өндөр татвар төлдөг бизнес эрхлэгчд бол бас өөр өөрсдийнхөө байдаг холбоо зөвлөлөөр дамжуулаад мэдээлэл гаргаж байна. Худлаа ажил дөрвийн танхим бол татвар нэмэх манай тийм орчин бол одоо байхгүй байна гэсэн алтан цэцэг багшийн хэлснээр цаг нь биш байна гэдгийг бол мэдээлэл гаргасан байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Лавжив ерөнхийлөгч бас хэлсэн. Танаа байгууллагын хувьд та энэ орж ирсэн энэ татвар нэмэх саналуудыг ер нь бизнес эрхлэгчийн хувьд юу гэж харж байна? Асуудал дээр ихэд бол хоёр талаас нь хараад байгаа. Юу гэж харж байгаа гэхээр яг энэ асуудлын углуургаар нь харах юм бол энэ бол магадгүй хууль хэрэгжихээ болцсон байгаагийн энэ асуудлуудаа нэг л дээ. Энэ хямралын гол шалтгаан бол төсвийн сахилга батгүй төсвийн хуулийг зөрснөөс сууж бий болсон байхгүй. Дөнгөж сая жилчин төсөв 2.80-аар тасарсан байна гэж. Хариулт нь энгийн байхгүй. Юмаа танаал гэсэн үг. Ягаад аж ахуй нэгжүүд таньж болдгоод ягаад засаг таньж болдгоо юм тийм ээ. За хэдхэн сарын өмнө сонгуул бол ингээд мөрийн хөтөлбөрийг харсан. За тэрийг нь хэрэгжүүлэх боломжтой гэдэг үндэсний аудитын газар баталгаажуулсан байдаг. Тэгээ одоо тэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг 2 сарын дараа зарлж байна. Тэгэхээр нэг бол үндэсний аудитын газар татан буугдах хэрэгтэй байхгүй. Тэгээ мөрийн хөтөлбөрүүдийг одоо хөндлөнгийн аудитын газараар баталгаажуулж хэрэгтэй гэсэн. Энэ бол яа гарахгүй худлаа эсэл гэсэн үг байхгүй. Тийм ээ одоо хэрэгжүүлэх боломжгүй гэдэг чинь бол байж уламгүй асуудал шүү тийм ээ. Тэр хууль талаас харуулт юм байгаад байгаа. Тэр бид нар бол яалчгүй одоо бол яг төсөв дээр сахилга баттай хандахгүй бол яг ингээд тулчаад байгаа байхгүй. Тэгээд баахан өрөнгө оруулалт юмнуудыг оруулждаг. За тэгээд дээрэс нь баахан татвар юмнуудыг асуудлыг шийднэ гэдэг. Энэ ерөөсөө нөгөө тэрэндээ судалгаа хийхэ болцсон байна. Хамгийн энгийн аргаар буюу одоо яг тоон аргаар үзэл за ийм хэдэн хүн байгаа юм байна. Нийт нэмжлэл хэдэн зуун татвар олох юм байна гэж ярих гэдэг. Гэтэл манайх чинь авилуул айгүй өндөр хөгжсөн орн. Одоо нөгөө 150-аас дээш байран дээр чинь дахиад 2-3 гэрчлэгээ бичээл эхлэхгүй байхгүй. 149-оор гэрчлэгээ гаргана гэж бичээд байгаа шүү дээ. Бүх юм чи арай нэг жоохон ил тод нээлттэй болж эхлэнгүүт одоо буцаагаал нөгөө 2-3 алхмаар хойшоо ухарч байгаа байхгүй тийм ээ. Тэгээд ер нь бол гадаадын хямралт авцсан орнуудыг хараад хахад бол ерөнхийд бол яг энэ хямралтай үеүүдэд бол татврын болон санхүүгийн одоо тэр юунуудын хөнгөлтүүдийг үзүүлж ирэлдэг байхгүй. Гэтэл манайх болохоор татврын албаар нь дарамтлагдаг, аах тавьдаг. За дээрэс нь банкнуудын нөгөө үр тэр нэгтээд эхлэнгүүт нөгөө шүүхийн шийдвэр хамгийн лацтай чаадаг тийм ээ. За сүүлийн Америкийн нөгөө сайхан болсон хямрал дээр бол яг аж ахуй нэгжүүдэд тэр хөнгөлт болгосон байхгүй бэйл аут хийгээ тийм ээ. Тийм. За баярлалаа. Эргээд бас таны хариултыг аавна. Бид нүүдэл шийдэл түлхүүрүүгээр Twitter дээр бас үзэгч та бүхний саналыг авдаг байгаа. За үлзий жаргал гэдэг хэрэглэгч бол татвар төлдөг хэсэг бүлгээс нэмж авахч татвар төлөхгүйгээр орлого олоод байгаа хэсгийг хамруулах хэрэгтэй гэдэг саналыг хэлж байна. За өндөр хөгжсөн орнуудтай татврын бид нар өөрсдөө жишг нь буруу бид нар 20 жилээр хоцорж яваа гэдэг саналыг бас энэ үлзий гэдэг хэрэглэгч хэлж байна. Тэгэхээр бас нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн Цэндавиш носон зангилаа дундын оршооны тэргүүн та бүхэн дээр татвар одоо байгаа татвар энэ нөхцөл ямар байна? Одоо шинээр ороод ирвэл шинээр татвар нэмэгдсэн тохиолдолд бол ийм хоршооллын бизнесийн хувьд бас яаж ин жижиг бизнесүүдийн хувьд. За тэгэхээр ерөнхийдөө бол улс орны хөгжилд мэдээж жижиг аж ахуйгаас өсвөлээд том аж ахуй хүртэл улс орны одоо толгойн өвчин байгаа. Мэдээж улс орны энэ эдийн засгийн хүндрэлийг даван туулах. Нэг талаас харах юм бол
татвараар одоо энэ асуудлыг шийднэ гэж байгаа нь одоо яг одоо харж байгаа боломж нь юм шиг байгаа юм. Гэтэл энэс өөрөө шийдэх бас арга замуудыг ирж хайвал болмоор юм шиг санагдаад байгаа байхгүй. Тухайлбал одоо гадны улс орнуудын туршлага байгаа шүү дээ. Одоо солонгосууд чинь эдийн засгийн хүндрэлийн үед болоод ирэхэд яв ард иргэдний өөрснөө сэтгэлээрээ эмэг бүгжөө тайлж өгöd ингэжсэн. За одоо ингэж гэж байгаа юм биш. Өөр арга зам хайж болоогүй юм уу? Нэгдүгээр, хоёрдугаар одоогийн байгаа татварын хэрэгжиж байгаа энэ орчин нөхцөл бол биднэрт маш хүндрэлтэй байдаг. Тухайлбал манай татварын хуулинд аж ахуйн нэгжүүдийн статусыг онцолж ямар нэгэн татварын одоо тийм хөнгөлөлт өөрөөр хэлбэл үе шат гэдэг юм байхгүй штэ. Тухайлбал би яг ингэж хэлэх гэж байна. Дундын хоршоо гэдэг маань хамгийн одоо жижиг одоо дунд бизнес эрхлэгчид гэтэл хэдэн тэр бумарын яригддаг том компаниудтай адилхан л одоо нэг юм шатлалтай юм бид нар татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Тэр хувь хүний орлогын албан татвар дээр нөөт энэ төр чи ерөөсөө шатлал байхгүй. Тэгэхээр миний бодлоор аж ахуйн нэгжүүдийн одоо энэ аливаа татварын хуулийн дээр ажиллаж байгаа тохиолдолд ер нь аж ахуйн нэгжүүдэд заавал нэг шатлж ангилж харах нь их чухал байдаг. Энэ гадны орны туршлага бас байгаа. Жишээлбэл Норвеги улсад бол дөнгөж үүсгэн байгуулагдж байгаа хоршоо гэдэг байгуулагч нь өөрөө бүр шал онцлогтой байгууллага. Тэгэхээр энэ дээр нь үндэслээд одоо татварын юм үе шат гаргадаг юм байна. Эхний 3 жил одоо бүр бавшид татвараас чөлөөлнө. Дараагийн 3 жил нь одоо 40% төлнө гэдэг. Ер нь манайхан бол одоо гадны туршлагыг их л судалж байгаа л да. Энэ жижиг гэлтгүй ийм одоо зүйлүүдийг анзаарч хараасаа билээ нэгдүгээр. Хоёрдугаар төрийн хувийн хвшил гэд байгаа. Мэдээж улс орны хүнд хэцүү одоо энэ нөхцөлд бид нар ч гэсэн хувийн хвшил ялгаа байхгүй. Бид нар өөрснөө карманаас мөнгө гаргаад хоршоогоо байгуулсан. Гэтэл өнөөдөр бид нар олон хүний хоолтой ундтай орлоготой байлгаж байна. Гадаадын 5 оронд экспорт хийж байна. Дотооддоо өөрийн дэлгүүртэй байна. Ингээд яг одоо бодиттой жишээ хэлэхэд бол манай дэлгүүр маш их одоо өндөр татвар төлдөг үл хөдлөх хөрөнгийн. За баярлалаа. Үргэлжлүүлээ таны хариултыг бас аав. За нэвтрүүлгийн дундуур бид бүхэн бас за нэгэн одоо уурхаачин дөржийн Монголын томоохон редакцууд руу явуулсан захидлыг шууд үзэгч та бүхэндээ хүргэе. За уурхаачин хүмүүс хүн амын албан татвар нэмэгдэж байгааг яаж хүлээж авч байгаа өөрийнхөө сэтгэлдлийг бас Icon CGM болон Gogo CGM редакцууд руу өгсөн байсан. Тэгэхээр тухайн хүний сэтгэлдтэй танилцаад цаашаа хэлцүүлгээ үргэлжлүүлье. Би улс төр сонирхдаггүй. Гэхдээ энэ талаар үнэхээр бичихгүй бол дуугарахгүй бол болохгүй санагдлаа. Уурхайн дундаж цалинг ард түмэн бүгд мэднэ. Энэ бол нууц зүйл бишээ. Ихэнх нь 1000-аас 1500, маш цөөхөн хэсэг нь $2000 цалин авч байна. Гэхдээ тэд уурхайн талбар дээр жилийн 365 хоногийн 243-ыг нь ар гэрээсээ хол ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөдөг юм. Шударгаар гэдгийг нь онцлох хэрэгтэй. 25% татвар хэрэгжиж эхлэх юм бол зөвхөн эдгээр хүн хохироо зогсохгүй. Тэдний ар гэр, үр хүүхэд, нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байгаа ард түмэн хохирно. Зөвхөн 2015 онд оюу толгой 600 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэр 447.5 тэрбум төгрөгийн татварыг засгийн газарт төлж Монгол улсын төсвийн 20%-ийг дангаар бүрдүүлсэн. Одоо Монгол ардын намынхны 2.5 саяас дээш цалинтай гэж адлаад байгаа тэр хүмүүс чинь эдгээр үйлдвэрүүдийг авч явж энэ татварыг бүрдүүлэхийн тулд ар гэр, үр хүүхдүүдээс хол, өглөө үүрээс үдшийн бүрийн хүртэл хөлсөө туслуулан, биеэ золиослон, амьдралаа умартан, өдөр шөнөгүй, хортой, тоостой хүнд нөхцөлд элдэв зовлон тоочиж, засгаас халамж нэхэлгүй шударгаар хөдөлмөрлөж байгаа Монгол залуучууд аав ээжүүд юм шүү дээ. Улсын хурлын гишүүдээс ахуулаад цэрэг, цагдаа, эмч нар, цэвэрлэгч, асрагч, татварынхан та бидний хөдөлмөрлөж төлсөн татварын мөнгөөр цалинжиж, тэтгэвэр тэтгэмжийн тодорхой хэсэг нь үүгээр санхүүжиж байгаа. 2.5 саяас дээш цалин авдагч нийт ажил эрхлэгчдийн 1.6 хүрэхгүй шахуу хувьтай шударгаар хөдөлмөрлөж байгаа эдгээр залуус бүгд л гадаад дотоодын ихтэй сургуулиудад дэлхийд үнэлэгдэх хэмжээний мэдлэг боловсрол эзэмшээд өөрсдийн хүсэл тэмүүллээр эх орондоо ажиллаж байгаа. Аль нэг гадны оронд очиод мэрэгчлэрээ ажилласан ч чадхаар чадварлаг боловсон хүчин. Нийгмийн өсөн өндийх гэж хичээж зүтгэж яваа энэ давхаргаа татварын бодлогоор дарамталж, устгаж үгүй хийх оролдлого хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эдгээр хүмүүс чинь хөдөлмөрлөж олсон 1000 гаруй доллартойгоо тэнцэх цалингаараа ар гэрээ тижээж, дэлгүүр хоршоонд орлого оруулж, ипотекийн зээлээр орон сууц худалдан авч, бусад олон хүнийг мөн шууд болон шууд бусаар тижээж байна.
Хүний урманд хүрдсний иш барьж үзээгүй хүмүүс хөдөлмөрийн үнцнийг ойлгодоггүй юм байна. Бид бол баячууд биш, тансаглагчд биш, хулгайч, худалч, ловирчидч биш. Цалингийн төлөө, нийгмийнхээ төлөө, ар гэрийнхээ төлөө зүтгэж яваа жирийн бор ажилчид. Баячуудын хүүхдүүд уурхаад ар гэрээсээ хол хүнд хүчээр ажил хийгээд ингэж явдаггүй л байхгүй юу? Бид угаасаа л Монгол улсад хамгийн өндөр татвар шимтгэлийг цалингаасаа төлсөөр ирсэн. Төлсөөрч байх болно. Гэтэл дээрээс нь нэмээд дахин татвар нэмж энэ залуусын хүсэл зорилгыг мохоож, дээрэмдэж, дээрлэхэж хохирохоор зэхэж байгаа нь шудраг ёс муу юм уу? Ингэж ажиллаж, ингэж татвар төлснийхөө төлөө төрөөс тэр хэмжээний үйлчлэгийг авдаг бол өөр хэрэг. Гэтэл ядаж л хүүхдээ цэцэрлэгт явуулах эрхээ суглаагаар сугалж, эсвэл хээл хахуул өгч байж олж авч байна. Эн чи яаж гсан харанхуй бүдүүлэг нийгэм бэ? Шинээр цэцэрлэгт хамрагдах насны 66 мянган хүүхдээс 14 мянган л сурч боловсрох эрхээ суглаагаар хожоод бусд нь гэрээр хүмүүжиж боломжтой нэг нь хувийн цэцэрлэгээр хүмүүжиж байна. Олон мянган хүүхдийн цэцэрлэг сургууль барих мөнгөөр тансаглаж, хулгайлж, баяжаад бүр ханч чадахгүй ард түмний хүүхдүүдээр тоглоом даажигнал хийж татварын бодлогоор дарамталж байна. Хүний урманд хүрдсний иш барьж үзээгүй хүмүүс хөдөлмөрийн үнцнийг ойлгодоггүй юм байна. Өөрсдийн эрх ашигыг хамгаалахын тулд уурхайчин залуус бид тууштай тэмцэж баттай зогсох болно. За тэгэхээр ийм нээлттэй захидлыг олон редакцууд руу хүргэсний Монгол Улсын бас үзэгч та бүхэндээ хүргэлээ. За тэгэхээр өнөөдөр болсон гадны хөрөнгө оруулалтын чуулган буюу Frontier-оос зохион байгуулсан Invest Mongolia дээр ч гэсэн бизнес эрхлэгчид бас хэлсэн байна. За татвар нэмснээр бизнес өсөхгүй угаасаа илгээрээ хөвтчихсэн байгаа. За олигтой юм цуглуулж чадах ч үү гэдэг. За энэ сэтгэл бол их гарч ирээд байна л да. За яагаад энэ сэдвийг дахин онцлоод байгаа юм бэ гэдэг асуулт ирж байна. Монгол Ардын намын бүлэг бол 65 гишүүн байгаа буюу үнэмлэхүй олуулаа байгаа. За төсвийн байнгын орон дээр буюу байнгын орон дээр дэмжигдээгүй санал нэгдсэн чуулган дээр цаашлаад байгаа болохоор бид бүхэн бас бусад бизнес эрхлэгчид болон Монголын бас холбоод үйлдвэрчний хэвлэлийн санал бодлыг бас хүргье гэдэг зүйл байна. За тэгэхээр Баярмаагаас эргээд дахиад суугаад өнөөдөр чи бас хэлсэн сайт дээр бол уурхайчин залуучуудын нэвтрүүлгийг үзээ сууж байгаа. Одоо энэ шийдвэр ингээд цаашаа явхаар хүмүүс татвар төлөх тэр одоо хүсэл эрмэлзэл нь ер нь төрөх болов. Сая гавын захирлын хэлж байгаа одоо төсвөө танахгүй буюу өмнө нь үр ашиггүй зарцуулалт их хийж байгаа нөхцөлд авдгаа нэмнэ гэхээр хоёлоо одоо ангар дарга хэлдгээр бол төр одоо иргэн хоёр бол одоо нэг айлын хоёр хүн байлаа гэж утгад за хоёлоо хэмнэе гингүүтээ одоо чамаас эхэлье гэж байгаа юм шиг санагдаад ойлгогдоод байна л да. Энэ эргээд ил болсон татварын системээс хүмүүс тойрох за гэрээгээр цалингаа авч эхлэх ч юм уу. Манайд бол янз бүрийн татварын бас тойрдог аргууд хувь заагаар цалингаа авах юм уу. Тийм далд эдийн засгийг үсгэх болов уу гэж юу гэж бодож байна та нар? Ахаа за ямар ч хэлсэн энэ дээр бол эхний ээлжинд энэ тансаг хэрэглээ гэдэг нэг ардын намын бүлэг тодорхойлсон байгаа шүү дээ. Тэ ангар дагагч түрүүн хэллээ. Энэ уурхайчтай авч байгаа энэ цалин бол тансаг биш. Эдгээр илүү ажилласныхаа төлөө л авч байгаа цалин байхгүй. Илүү ажилласан нь илүү татвар төлөх гэдэг тийм логик руу одоо орчил юм л да. Тэгэхээр энэ одоо зөрчилдөд байгаа юм биш үү? Намын бодлоготой нэг хоёрдугаар. За тэгвэл цэцэрлэг сургууль хүртээмжгүй байгаа бол нөгөө хүмүүс чинь ямар ч төр дарамтгүйгээр зарим нь одоо эхнэр нь одоо хүүхдээ хараад гэртээ эсвэл хувийн цэцэрлэгтээ өглөө. Тэгсэн чинь тэр цэцэрлэгт өгж байгаа мөнгийг төр булаач авах гэдэг байгаа юм. Харин ч эргүүлээд энэ төрийн дарамтнаас энэ залуучууд чинь тий хуваалцаад тий хувийн цэцэрлэгтээ өгөө тэр суглаандаа орохгүйгээр ингэ явж байгаа байхгүй. За тэгээд дараагийн схем рүү орох одоо үгүйг сайн хэлж мэдэхгүй байна. Магадлал байгаа зарим залуучууд маань тэгвэл бид нэр аюулгүй ажиллагааныхаа төсөөр авч болтгоо мó гэх мэт саналуудаас гаргаж байна. За тэгээд нэг статистик хараад үзэхэд 2007 онд Монгол улс энэ нэг татврын систем рүү шилжсэн байгаа 10% л. Тэгсэн чинь 2008 онд энэ татвараас орж ирэх орлого өөрөө 30 тэрбумаар өссөн байгаа юм. 74 тэрбум байснаа 116 тэрбум болж өссөн. Нэг шатлалд орсноороо бүх юм ил тод болоод тий өсдөг болохоос харин ингээд олон шатлалтай болох юм бол одоо нөгөө далд эдийн засаг маань одоо сэргэх магадaltaй л гэж харж байна л та. Тий. Тэгээд бас нэг гол асуудал юу байгаа вэ гэхээр энэ залуучууд бол тий нарийн мэрэгжлийн инженерүүд тий мэрэгчлэлтэнгүүд ирээдүйн Монгол улсын бүтээн байгуулалтыг хийх хүмүүс. Та нар энэ хүмүүсийн сэтгэл зүрхийг мохоох гээд эдгээр чинь төр засагтаа итгэхээ болох гээд байна.
Тэгээ ийм л одоо бас шууд бусаар ийм аюулууд маш их байгаа. Тэгэхээр ангар захирлын хувьд түрүүний гавын ерөнхийлөгчийн хэлж байсан энэ төсвийг танаад татвараа нэмэхгүйгээр өөр ерөн шийдэл энэ шин засагт байсан болов таны харж байгаагаар та бас хуучин сангийн яамд ажиллаж байсан туршлагатай хүн юм. За яг дахин хэлэхэд энэ саяны татвар бол ерөөсөө одоо нийт иргэдэд суурлаа гэдгийг би дахин бүр тайлбарлаж өгч жишээгээр. За эхний одоо тавьж байгаа татвар бол үл хөдлөх хөрөнгийн татвар байгаа тийм ээ. 150 м квадратаас дээш зөвхөн одоо орон сууцны барилга тавигдаж байгаа. За гэтэл одоо дундаж иргэний одоо амьдардаг гэр хорооллын одоо гэр бол 30-40 м квадрат. За одоо хороол одоо өмнө баригдсан 3 өрөө 4 өрөө одоо орон сууц гэх юм бол 80 м квадрат тийм ээ. За 5 өрөө гэх юм бол магадгүй 100 м квадрат. 150 м квадрат гэдэг маань угаасаа нийт иргэдийн нэг тийм бүгдэнд нь байдаг зүйл биш. Энэ бол зөвхөн тансаг хэрэглээний орон сууцуд байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг тийм дэлгэрэнгүй тоон алга. За дараагийн нэг татвар бол хүн амын орлогын албан татвар байгаа тийм ээ. 2.5 сая төгрөг гэдэг. Одоо энэ уурхайчд бид одоо $1000 авдаг, $1500 авдаг гэдэг шүү дээ. Энэ бол зөв. Гэхдээ нийт одоо нэг цалин авдаг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 800 мянган иргэн байд юм байна Монгол улсад. Тэрний зөвхөн 1.6 буюу 10 мянган иргэний л асуудал ярьж байгаа байхгүй. Энэ шинэ татварын асуудал маань. За 10 мянгийнх нь магадгүй 1000 уурхайчин байгаа байх. Бусад одоо би энэ 10 мянгаыг зөвхөн бүгдийг нь уурхайчин гэж бодохгүй байна. Шинэ татварын одоо үйлчлэлд орж байгаа нийт 10 мянган иргэдийн магадгүй одоо 1000 уурхайчд байгаа. Гэхдээ энэ нийт иргэдийн дөнгөж 1.6% нөхгүй юу? За энэ одоо бидний хувьд өндөр татвар бишээ өдөржин шөнөжин ажилтдаг гэж энэ бол үнэн. Гэхдээ өнөөдөр Монгол улсад хөдөлмөрийн хөсний доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Бүтэн сар ажиллаад 240 мянган төгрөг авдаг хэдэн 100 мянган хүн байна. За дээр нь дундад цалин бол нэг 700-аас 800 мянган төгрөг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ 2.5 сая гэдэг маань дундад цалин 3 дахин хөгжүүлсэн тоо байхгүй юу? Тэгэхээр нийт иргэдийн дөнгөж 1.6% эзэлж байгаа. За тэгэхээр сая энэ иргэн доржийн захиа гэж ярьж шít. Энэ захиа маань өөрөө хүртэл дотроо зөрчилдөөнтэй захиа байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр ингэж шít бид 1000-аас $1500 цалин авдаг гэдэг. Тэр нь 2 саяас 3 сая төгрөг байхгүй юу? 2.5 сая төгрөг хүртэл нэг ч төгрөгийн татвар нэмэгдээгүй. 3 сая төгрөгөнд сарын 75 мянган төгрөгийн татвар нэмэгдэж байгаа. Ийм л асуудал байна. За Алтан цэцэг багшаас бол Монголд энэ татварын бодлого яг гарахтаа сангийн яамнаас буюу за орлогын хэлтс гэж байдаг сангийн яамтай төсөв тасарсан байгаа үед орлого олох бол үндсэн чиглэл нь. Татварын шатлсан бодлого яаж хэрэгжих ёстой гарах ёстой гэдэг дээр бол бодлогын институтүүд байх ёстой гэдэг шүүмжлэлийг эдийн засгчид хэлээд байгаа тийм. Манад бол одоо энийг яг хэн боловсруулад байгаа юм бэ гэдэг асуултанд бол сангийн яам бол чиг үргээрээ манайх боловсруулад оруулж ирж байгаа. За төсөв ингэж одоо үргэлгэн төсвийн сахилга батыг хангахгүй за төсвийн хуулиудыг хэрэгжүүлэхгүй байгаа үед одоо бүр орон нутгууд руу өгсөн орон нутгууд дээр 400 тэрбум төгрөгийн ажил алидын гарцсан тэднэрийн төлөвлөхгүй явж гин гэдэг мэдээллийг хүртэл дэд сайд болонтой өнгөрсөн 7 хоногт бидэнд өгсөн баг. Тэгэхээр татварын бодлогыг олдог тал нь тодорхойлоод байгаа нь юу эдийн засгийн харилцаан зөв. Энэ дээр таны бодлыг хүсье. За яг татвар ногдуулах тал дээр бол мэдээж нөгөө төсвийн байгууллагуудаас л өөрсдөө тодорхой судалгаа хийж байгаа хэл та. Тэгэхээр яг нөгөө чухам ямар судалгаа хийгээд ямар үндэслэлтэйгээр энэ тооцоог гаргаж ирсэн бэ гэдэг нь бол ил тод биш учраас одоо мэргэжлийн хүмүүсийн зүгээс бол тэн дээр одоо тодорхой юм ил тод хилэлцэх бас боломж байхгүй байна л да. Тэгэхээр бас энийг ч гэсэн анхаармаар юм шиг байна. Яагаад гэвэл эн чинь дөрөв ч гэсэн хэллээ тийм ээ нөгөө иргэн маань төр маань иргэн. Тэгэхээр хэрвээ төрийн байгууллагаас өөрөө одоо ямар нэгэн тооцоо судалгаа хийж биднэрт аливаа нэгэн одоо татвар ногдуулах бай, ямар нэгэн зарлаг гаргах бай, энэний цаана ямар үндэслэл байгаа юм бэ гэдэг бол ил тод байх хэрэгтэй байна. Энэ бол угаасаа иргэн хүмүүсийн хувьд бол төрөөс хүлээх үүргэнд нь байх хэрэгтэй болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр иймэрхүү тооцоо судалгаагаа бол ер нь ил тод хэлжэмээр байгаа юм л да. Зөвхөн ингэж нөгөө гарчсан тоонуудаа мэдээлээд байдаг. За ингэж үзлээ эдийн засгийн ерөнхий байдал юм байна гэж үзлээ. Тэгээ бид ингэж гаргаад ирлээ гэдэг. Гэтэл татварын энэ тооцоо бол маш нарийн тооцоо байгаа л да. За тухайлх юм бол татвар бол нэг талаас бол юу гэхээр шууд утгаараа бол одоо хүмүүсийн олсон орлогоос бол тодорхой хувийг авчиж байна. За энэ талаас нь харуул нэлээд одоо өндөр орлогоос нь өндөр хувь аваад орлого нь нэмэгдчих юм шиг төсвийн орлого. Гэтэл нөгөө талдаа бол энэний цаана бол татвар маань өөрөө шууд бус нөлөөтэй байдаг. За энийг бол бид нэр хөшүүргийн нөлөө гэж ярьдаг. Тэр энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө илүү олсон орлогоосоо илүү их татвар төлөх нь бол хүмүүст бол хөдөлмөрлөх одоо тэр цагаа зохицуулах тийм ээ арай ба тэгвэл тэгж их хөдөлмөрлөд би ийм л орлого олох юм бол арай бага хөдөлмөрлөд адилхан орлого яагаад болж болохгүй гэж. Иймэрхүү одоо нөлөөнүүд бол байдаг л
да. Тэгээд энэ нь бол нөгөө судалгаагаар бол бас маш их одоо эдийн засгт бол судлагдсан татварын одоо ийм үр ашиггүй байдлыг үүсгэдэг юм нөлөөг бол одоо энэ зөвхөн манад биш нийт одоо эдийн засгийн ухаанд бусад улс орнуудад ч гэсэн ингээд судлаад ийм нөлөөтэй юм а гэд гаргаад ирчихсэн ба. Тэгэхээр судалгаа нь маш нарийн тооцоотой явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хідээр одоо тэр нөгөө суурин нэмэгдээд нөгөө талаасаа тэр нь буцаах нөлөө нь ямар байгаа юм те. Түрүүн ч гэсэн одоо тэр хэлжинтэй баярмаа жишээлх юм бол нөгөө нэг шатлал руу шилжихэд бол орлого өссөн гэдэг. Уг нь логик орнд бодох юм бол өндөр татвар авдаг байжгаад буурж байгаа бол орлого буурах ёстой шүү дээ. Тэгэхээр энд бол ямар нөлөө нэхэр нөгөө шууд бус нөлөө жишээлх юм бол давмгаалж байгаа мó гэж харагдаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр тоо баримт их баг ярьж байна гэж нүүдэл шийдэлхүүрүүгээр бас хэлж байна. Тоо баримт бол их ойлгомжтой байгаа л та. Бараг одоо төсөв сонирхтгүй оруулж ирсэн төсвийн хүрээний мэдээллийг заавал татаж уншаад байх шаардлагагүй. Улс бол мөнгөгүй болсон байгаа. За бодиттой өсөж байгаа сектор яг аль сектор байгааг бол би хэлж мэдэхгүй байна. Хилцүүлэгт бэлдэж 30-аад бизнесментэй санал бодол солилцсон. За татвар одоо даатгал бол 10%-аар унтсан сүүлийн 6 жил өсөж исэн. За яг аль салбар өсөж байгааг бол мэдэхгүй байна. Бизнес эрхлэгчид бүгд бол зарлаа танаад 2-3 удаа бүсээ чангалаад цомгтгол хийцэн гэдэг мэдээллүүдийг өгсөөр байна. За ийм өгөгдөл дээр бол одоо сэтгэгдэл явахаас өөр бас аргагүй болоод байна. За энэ өөр 4.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүнээс наад өндөр татвар авч болдоггүй юм уу гэд. Яг энэ тоог хэд байх ёстой вэ гэдэг дээр одоо мэдээч хэрэг сангийн яам засаг маань бид судалгаа хийлээ гэд яг ил тод мэдээлэл ил тод биш ангар захирал бас сошиал медиа дээр шүмжилж байсан засаг өөрийнхөө бодлогыг сайн тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань яг одоо хэсэг хугацаанд завсарлаад эргээд орно. Үзэгч таахын хилцүүлэгтэйгээ цуг байгаарай. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг хилцүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр иргэн дорж сэдвэр бид бүхэн ярилцж байгаа. За иргэн доржийн амьдрал бол одоо амжиргаа буурж байгаа. За ур хачин дорж бол ууртай байгаа гэдгийг бид бүхэн ойлголоо. Бизнес эрхлэгч дорж бол ажлагчдаасаа таньж байгаа. Үйл ажиллагааны зардлаасаа. За эдгээр мэдээлэл бол бидэнд ил болоод байна. 2 дахь 7 хоногт энэ хилцүүлэг явж байна. Тэгэхээр эргээд оюун танаас та бүхний судалгаан дээр 4% бол дарамттай татварын 4% бол бизнес эрхлэгчдэд бичил бизнес эрхлэгчдэд дарамттай бууж байна гэсэн. Та яг тэрэн дээрээ тэрнгүү судалгааныхаа үр дүнгээс танилцуулаач. За тэгээ хэд хэдэн тоо бас танилцуулъя. Энэ тоо холбогдуулаад ерөнхийдөө бол энэ судалгаа маань 16 төрлийн нөгөө хууль эрхцэн талаар бол бичил бизнес эрхлэгч маань бид дурдсан. Тэрнээс 4 төрлийн түүнд татварын ерөнхий хууль, аж ахуйн орлогын албан татвар, нэгжээ нөөт, тэгээ хувь хүний орлогын албан татвар гэдэг энэ дөрв бол нэлээд давтамжтайгаар 45%-тайгаар ингээд давтамжтайгаар гарч ирсэн. Тэгээ эдгээр хуулиуд нь бас ингээд харахад үйл ажиллагаа эргээд энэ бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаанд тогтвортой байхад те одоо хэр нөлөөтэй байна гэдэг дээр бол тухайн бизнес тогтворчсон тогтворж байгаагүй ер нь бол энэ татварын дарамт их байна гэдгийг үзүүлэлт гарч ирсэн. Тэгээд бизнес хүчтэй хамааралтай одоо энэ тоон дундаа одоо хамгийн их хүчтэй хамааралтай гэдгээр аль хуулийн нэргээд хармаар нь харж ийнэхээр хүмүүс 45%-тайгаар татварын ерөнхий хуулийг 47%-тайгаар аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хууль 41%-тайгаар нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулийг бол дурдсан байна. Тэгээд мөн татварын нөлөө хамаарлыг ингээ хот орон нутгаар биднес харж үзэхэд хотод бол 42%-тайгаар одоо хүчтэй хамааралтай гэж хэлсэн бол орон нутагт 51%-тайгаар гээд тэгэхээр орон нутагт нэлээд татварын тэр нөгөө дарамт бол нэлээд харагдаж байна. Тэгээ салбараар нь харах юм бол ер нь хотод худалдаа үйлчлэгийн чиглэлээр 58%-тай, орон нутагт үйлчлэгийн чиглэлээр 60%-тайгаар ийм тоонууд одоо баримтууд гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ татварын татвар өндөр, дарамт шаардлага өндөр гээд энэ дөрвөн хууль дээр дөрвөлтөн дээр нь давтамжтайгаар бас гарч ирж байгаа 64%-тайгаар. Тэгэхээр тэгээ яг хуу жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн дээр одоо жишээлбэл заавал аж ахуйн нийж байх шаардлагатай төгссөн зураг байхгүй гэх мэтчлэн. Инхээр энэ дээр яг ингээд бизнес эрхлэгчд маань одоо татварыг л хамгийн их дарамттай байна гэдгийг бол дахин одоо зөвхөн өнөөдрөөр биш те өнөөдөр биднес энэ татварыг нэмэхүүгүй гэдгээр биш угаасаа манай эдийн засаг айгүй хүнд байна. Энэ дарамт бол угаасаа байна биднес гэдэг л суур одоо асуудал явагдаад байна. Тэгэхээр гавыг захирлаас судалгаанаас танилцуулсанд баярлалаа. Тэгэхээр татварын хувь хэмжээг нэмэх биш татварын тогтолцоогоо энэ өөрчлөхөөр хийсэн өмнөх засгийн газруудын болон татварын бодлогоо
эргээд үр дүнг нь хараад за энэ нь болсон юм байна. Энэ нь илүү саарл эдийн засгийг ил гаргаж ирсэн юм байна ч гэдэг юм уу. Тийм зүйлүүдийг бас хэлээд байна л да. Тэгэхээр энэ дээр таны хэлсэн гол санал бол за төсвөө өөртөө үр ашгийг сайн хэмжиж чадахгүй их үрлэгэн байгаа болохоор тэр төсвийг бүрдүүлдэг хүмүүс төлөх тэр сонирхол нь үүсэхгүй байна гэдэг саналыг та хэлж ирсэн. Тэгэхээр татвар худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга лавжуугаа болохоор ил тодор өчнөө бизнесийн бизнесүүд өршөөгдөд ил болчлоо. Мөнгөө гаргаад ирлээ. За нөөтөөр одоо бараг 30-40 мянган касс шинээр гараад ирлээ. За одоо эргээд татврын нэмэх юм бол энэ эргээд далд орноо хүмүүс тойрдог руугаа татврын байцаагчид эргээд одоо хахуул хэл хахуул авдаг тэр муу туршлага руу явах гад байна гэдгийг бол сануулж байсан. Тэгэхээр энэ дээр та юу гэж бодож байна? Одоо бол өмнөх засгийн газрын явуулж ирсэн татврын бодлого бол одоо нэлийн өөрчлөгдөх гэдэг шүү дээ. Яг хоо сайхан нэг Харвардын судлаачид энэ сүүлийн 100 жилийн хямралтай холбоотой сэдвүүдээр судалгаа хийгээд нэг ном гаргасан байл л да. Дараагийн эдийн засгийн сүрэл гэсэн ном гаргасан байсан. Тэгээд тэн дээр ямар төр сурах ажиллагч нөхөр яг манайд ч сайгүй ажиллагтаад байгаа юм. Ерхэд бол эдийн засгийн өндөр өсөлттэй үед бодлогыг хүүгээ нэмдэг. Яагаад нэмдэг вэ гэхээр өндөр өсөлттэй үед банкуд ч юм уу хувийн аж ахуй нэгжүүд их хэмжээний мөнгө зээлдэг. Яагаад гэхээр нөө борлуулалтын сайн яваад болохоор тэгээд тэр нь хөөсрөл бий болгодог. Тэгээд тэрнээсээ болоод борлуулж байгаа унгууд бүгдээр ундаг байхгүй. Яг тийм манай Монголд яг одоо байж байгаа байхгүй. Жишээл банкуудын акцийн 30% нь одоо барилга руу ороод гаццсан байж тийм ээ. Тэр одоо тэр ипотек нь явуулахгүй бол банктайгаа барилгуудаа бүгдээр унах гэдэг байхгүй. Тэр эзэн засгийн хямралын үед яа тэгэхээр бодлогын хүүгэнч бууруулдаг, татврын бууруулж иж хүмүүсийн бизнесийг идэвхжлэн бий болгож гэдэг байхгүй. Тийм ээ. Тэгжиж компаниуд бол хүмүүс чинь энэ эдийн засгийн хямрал багтаагаар давдаг байхгүй. Татвар одоо нөгөө юуны зээлийн өрн баригдсан компаниудтай тохиролцоо их зарчмаар банкуд ажилтгтай адилхан татварууд ч гэсэн тохиролцоо их зарчмаар тэр татврын актараас зээл хийж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сая ярьж байна л да одоо тэр тансаг хэрэглийн татвар гэнэ. За өмнөх засгийн газрын үуч үнэгийг тансаг хэрэглээнд оруулсан шүү дээ. Тэгэхээр тансаг хэрэглийн багц гэдэг юм да яг юу оруулж байгаа юм те. Айгуул 2-3 жилийн дараа Prius машин түн тансаг юм хэрэгжилж байна гэдээ бас оруулах магадaltaй л байхгүй. 150 м² л гэж нь одоо жишээл Цуслангийн байрууд наацхан хашаа байшингууд дотроо барьсан байгаа байшингууд чинь 150-с дээш м² гэдэг шүү дээ. Тэгээ тэрийг одоо тансаг хэрэглэе гэж үзэх юм. Тэгээ чи эн чинь ерөөсө гол асуудал нь юу гэхээр тэр одоо хөрөнгийг авсан орлого нь татвар төлсөн орлого байна уу гэж үзэх хэрэгтэй байхгүй улс болов. Одоо сая тэр Десофто гэл сая завслагын хууль ярьлаа шүү дээ. Тийм бүх юм бүртгэлжүүлчихвэл гэж. Одоо бид нар татвар авч чадахгүй байгаа хэсгээс бид нар татвар авч чадвал энэ татврын орлого чинь хэд дахин нэмэх боломжтой байхгүй. Одоо энэ олон жил бид нар бол үндсэндээ бол малчдыг тэжээгээл явж байна. Тийм малын хүлийн татвар нь байхгүй байна. За одоо сая ярьж энэ том том үл хөдлөлтүүдийг аваад байдаг 400-800 м² хэдэн сая доллар аваад байдаг. А гэтэл тэр чинь татврын байцаагч, наацхан байцаагч очиод энийг хаанаас ямар орлогоор авсан бэ гэдгийг шалгаж явах хэрэгтэй байхгүй. Тэгжиж татврын сүрийг одоо бэхжүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл байх өмнөх 7 хоногийн хилцүүлэг дээр бол за баг начны найранд одоо олон зуун саяар хэрэгжиж байгаа бөхчүүдээс за хурдны мориноос за аймгийн засаг дарга нар бас сая хотод ирээд засагтаа уулзаад гэрээгээ байгуулад явхад бидэнд малын үлийн татварыг тавиад орон нутгаа санхүүжүүлэх орлогоор хангах боломжийг олгоод өгөөч гэдэг ийм саналууд ийм одоо креатив зарим нь бол креатив мөртлөө бага хэмжээний орлого олох боломжтой саналууд бол хүмүүс хийлээд байдаг. За гэтэл одоо яг ажил хийж байгаа middle class гэж ярьдаг одоо яг дундаж давхаргын зээлтэй дөнгөж байртай болгож байгаа залуучууд төр ч юм уу энэ татвар ороод ирлээ гэж эмзэглэл их байх шиг байна л да. Зөвхөн сошиал орчинд харж байгаа. Тэгэхээр яг том уустай тэгээд 150 м² гэдээ хайрцагтаа тавьчихаач одоо бүгдээрээ л 70-80 м-т амьдрах хэрэгтэй юм тийм ээ. Тийм л Туслангийн байрууд чинь бүгдээр тансаг хэлээр орох гэдэг байна. Үндэсний статистикийн хорооноос бол одоо саксны 9 бүтээгдэхүүн гэж зарладаг. За энэ зарим дарга нарын одоо тансаг хэрэглээ гэж үздэг юм нь өөрийнхөө амьдралын хэв маягтай харьцуулаад байна уу гэдэг дээр бас тэрэн дээр онцгойг жишээлбэл тансаг хэрэглээ гэж үзэж байхад онцгойгийн үнийг татварыг нэмснээр хэрэглээ буурсан судалгаа байдаггүй гэд маргаад байгаа жишээтэй. Тэгэхээр одоо жижиг бизнесүүд дээр танаа дээр яг татврын акт тавьсан ч юм уу татвар сая цуглуулах энэ процесс нь дарамттай санагдж байгаа юм байна. За би өмнөх жишээг хальтхан дурдах хэрэгтэй.
10 жилийн хугацаанд бид нэр энэ дундын хоршиг авч явж ирсэн татварын дарамт үнэхээр их байдаг. Явж байгаад яг бид нар дээр дарамт нь ирдэг. Тухайлбал бид нар ингээд аж ахуйн нэгжийг одоо 2 жил тутамд татварын газраас шалгадаг штэ. Тэгэхэд тэрэндээс ямар нэгэн л нөө гаргадаг л байхгүй юу тийм ээ, та бүхэн мэдэн ш надаар хэлбэлтгүй. Тэгэхээр ер нь бол одоо татварын шалгалт хийж яваа хүмүүс ямар нэгэн нөө гаргаад тэнд ямар нэгэн л татвар оногдуулдаг. Бид нар 10 хэдэн сая төгрөгийн торгуул тавиулж л байсан. Бид нар төрд татвараа төлөөд явдаг. Аль болохоор бид нар үнэнч байхыг хичээдэг. Харин тэгж ярих юм бол томчууд өөрсдөө чанаргүй зээлийг бий болгодог. Харин дундчууд болон бид нар хизээч чанаргүй зээл гаргадаггүй. Энэ бол статистик байгаа хаа. Энэ олон хүн ярьдаг. Тэгэхээр хамгийн гол нь татварын одоо яг энэ бодлого нэг талаас зөв юм шиг боловч татварын одоо хуулийн хэрэгжилт болон хяналтан дээр анхаарах хэрэгтэй. Одоо яг эндээс минь түрүүчийн хүнтэй би санал нэг байна. Эргээд нөгөө далд эдийн засаг руугаа орно. Энэ бол ойлгомжтой. Өнөөдөр та бүхэн гудамжинд харж байгаа шүү дээ. Жижиг дунд бизнес эрхлэгчид янз бүрийн татварын дарамтнаас ягаад машины ард юма тавиал ерөөс ямар нэгэн татвар төлөхгүй одоо нөгөө явдаг төөцгээд нэрлэлсэн шүү дээ. Тийм маягаар хүмүүс чинь өөрийгөө аргацааж байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд энэ татварын маань юу сөрөг хандлага руу орох бий вэдэ. Өмнө нь харин бас зарим нэг бодлогууд нь зөв байсан. За дараагийн нэг асуудал болохоор манай татварын газрын мэрэгжилтнүүд уучлаараа бүгдийг хэлж байгаа юм биш, зарим нэгэн мэрэгжилтнүүд аж ахуйн нэгжүүдийн онцлогийг мэддэггүйсээ болоод хоршоо аж ахуйн нэгжийн одоо татвараас бид нар зарим талаар чөлөөлөгддөг. Гэтэл энийг мэдэхгүй та нар үйл ажиллагаа явуулсан, орлогоос нь чи олсон. За татвараа төлнө аж ахуйн нэгжийн. Ингээд одоо аваа зогсож байгаа шээ. Ялангуяа хөдөө орон нутагт бол манай хоршоодууд бүр дансаа хаалгачихсан байж байгаа. Дансаа нийлгэж чадахгүй. Өнөөдөр яасан бид нэр татвараа төлж ил байсан тийм ээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн статусын онцлогийг харгалзаж манай хууль гаргагчид болон мэрэгжилтнүүд ийм зүйл дээр маш нарийн ажиллах хэрэгтэй л гэж би хэлэх гээд байна тийм. Энэ жижиг том бизнесийн ялгаан дээр бас татварын бодлого ерөөсөө заавал ялгаа байх ёстой. Энийг бол манайх ялгаа гаргадаггүй шүү дээ. 2008 оны хямралаар бол Англи улс за 17.5 байсан нөтийн татвар 15 болгож бууруулж байсан энэ мэдээний линк бас Батбаяр гэдэг хэрэглэгч явуулж байна. За энэ нь бол мэдээж хэрэг Английн хэрэглэгчдийг илүү их мөнгөний зарцуулалтыг нэмэгдүүлэх, за эдийн засгаа илүү хөдөлгөөнтэй байлгахын тулд хийж байсан алхам юм байна. За стартап энтерпренеруудыг дэмжинэ гэдэг үг бол манай бас намуудаас ч их гарч ирж байсан. За тэдгээр хүмүүст бол бас яг адилхан тогтцсон бизнесийн татварыг тавих нь бол дөнгөж хөл дээрээ босч байгаа бизнест бас англиар grace period гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр сая гарч ирж байгаа хоёр жишээн дээр бол за одоо зөвхөн манай телевиз дээр гарч ирж байгаа жишээхэд бид нэр бас татвар манай дансыг хаах ямар нэгэн байдлаар шүүхэд өгнө акт үлдэнэ гэх үйлдэлүүд ч гэсэн гарч ирдэг. Монгол телевиз бол бас жижиг дундтай орно бах гэж бодож байна. Тэгэхээр гадны орнуудад бол зөвлөгөө татварын байцаагч гэдэг хүн бол тийм аимшигтай одоо байцаагч төрийн төр төмөр нүрээ үзүүлнэ гэдэг биш, ирээд суугаад ярилцдаг. За танаа бизнесийн орлого буурж байгаа бол төлөвлөгөө гаргаад хамтарч ажиллая. За эргээд тэдэн жилийн дараа мөн хэдэн сарын дараа орлогочин докторжууд ирэхээр өмнө нь төлдөг байсан руугаа шилжийя гэдэг тийм тохиролцооны систем дээр ажилладаг зөвлөх үйлчилгээний илүү төлхөө байдаг. Манайд бол илүү одоо акт тавих, одоо ноо олж илрүүлэх ч юм уу. За өмнөх түрүү жил хийж байсан нэг татварын хэлцүүлгээр 5 жил ухраа шалгах гэж нэг тийм бүр аргачлал байдагсан. 5 жил ухраагаа шалгахад ер нь ноо гарч ирдгүү бизнес гэж бол ер нь ховор бах тийм ээ. Одоо хөрөнгөний бирж дээр ил гарцсан л олон улсын компани биш. Тим компаниуд ч татварын асуудал байн гарч байдаг. Ойлгоо компани дээр татварын асуудал Монгол Засгийн газартай бас гарч л байсан. Тэгэхээр хямралтай үед татварын уян хатан бодлогыг бол илүү их нэхэд байна уу да. Та бүхэн одоо хүн амын орлогын татвар таалагдахгүй бол ямар нэгэн шийдэл танилцуулж байгаа юу? Энийг бид нар дээр тавих нь буруу юм а гэдгээс цаашаа энэ ер нь энэ татварыг нийгмийн буруу бүлэг рүүгээл хандуулчлаа гэдэг л шүүмжлэл сонсогдоод байна л да. Шийдлийн хувьд бол энэ татвар одоо за татвараа төлөөд эргүүлээд төрөөс тэрнийхээ хэмжээний үйлчилгээг хүүхдэд цэцэрлэгт явуулаад имлэгтээ ингээд асуудалгүй үзүүлждэг болвол хүмүүс төлөхөд бэлэн байна. Гэхдээ өнөөдөр тийм үйлчилгээг авахгүй аавна гэдэгтэй ч итгэхгүй байна. Тэгэхээр одоо энэ төсвийн одоо энэ тодтгол дээр бол маш их хэмжээний одоо нэг урсгал одоо хөрөнгө оруулалтын зарлууд нэмэгдсэн гэсэн мэдээлэл байгаа л да. Одоо жишээ нь би бас юмнууд уншиж байхад энэ Гарамжав гишүүн болвол нийгмийн татгал дээр 25 тэрбумыг тэр байшин барилга засах карт хэвлэх дээр
тавьсан байна. Энийг та нар одоохондоо байж болтгүй мүү гэд ингээд бас мэдээлэл өгчихсэн байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн засаг өөрсдөө бүсээ чангалаад явж болохгүй мөл гэсэн тийм шийдлээ. Тэгэхээр улсын хурлын гишүүнээс бас газрын төлбөрийг нэмэгдүүлэх гээд энэ гишүүдийн хилцүүлгийг харж байхад ер нь санал нийлэхгүй байгаа гишүүд их байх шиг. Гисэн хэдий ч эргээд одоо бүлгээ уралдуулад за ямар нэгэн байдлаар бол намын бодлогыг дэмжих ёстой гэдэг тэр тулгын шаардлагатууд явагдаад за байнгын орон дээр унтсан байсан санал эргээд ороод ирлээ шүү дээ бизнес эрхлэгчид бол одоо дуу хоолойгоо нэгтгэсээр байхад тэгэхээр энэ эргээд ангар захирлаас өөр орлого нэмэгдүүлэх тийм боломжуудаа ашиглаагүй юм шиг тань санагдаж байгаа одоо хэсгүүд байгаа юу энэ засгийн газарт. За яг одоо шийдлийн талаар одоо ярьж эхэлж байна тийм ээ. Ямар шийдлүүд байж болох вэ гэдэг. За тэгэхээр шийдэл бол ерөнхийдөө одоо богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэдэг одоо хуваагдаж байгаа. За биеийн засгийн газрын авсан энэ тансаг хэрэглэн дээр тавьсан татварыг бол одоо богино хугацааны шийдэл гэж харж байна тийм ээ. Асуудлаа богино хугацаанд шийдээд нэг дараагийнхаа бас одоо арга хэмжээг авахд нэг амьсгаа авах. Тэгэхээр энэ нэг юутай холбож харж байгаа нөхөр 2017 оны 2 сартай би холбож харж байгаа. За хувийнхаа үед зүгээр тооцоолж штэ. Тэрний үхээр цагаан сар болно одоо. 5хан сарын дараа цагаан сар болох гэж байна. Энэ тансаг хэрэглэн дээр бид нар өнөөдөр татвар тавиад жоохон орлого цуглуулж чадахгүй бол 2017 оны 2 сар ихэд 180 мянган төрийн албаагт цалингүй болно. 300 400 мянган одоо мянган тэтгэвэр авахч маань тэтгэвргүй болно. За ингээд цагаан сарын өмнө ийм явдал бол яах вэ? Энэ бол зөвхөн нэг мянган уурхаачны асуудал биш. 10 мянган одоо хадгаламж эзэмсгчийн асуудал биш. Энэ бол ерөөс нийт улс орны эрх ашигын асуудал болчиход байгаа. За яг юу ч цагаан сараа өнгөрөө гэдэг тийм ээ. Энэ тансаг хэрэглээ буюу нөгөө одоо хэрэглэнээс давсан орлоготой нэг 10 мянган хүн дээрээ татвар тавиад нэг цагаан сараа өнгөрөө гэдэг. Ингээд дунд хугацааны шийдэл гарч ирэх бах. Одоо малын үеийн татварч байд юм уу? Одоо автомашины татварч байд юм уу? Би одоо энэ засгийн газрын энэ тансаг хэрэглэн дээр тавьсан татварыг бол ерөөсөө богино хугацааны зайлшгүй одоо авах шаардлагатай. Энийг авахгүй бол аваагүйгээс гарах одоо сөрөг нөлөө нь одоо авснаасаа бүр их хэд дахин их гэж харж байгаа. Тэгэхээр энэ татварыг одоо тавьсныг нь маш одоо зөв цагаа олсон гэж харж байгаа. За дээр нь Монгол улс маань өөрөө дэлхий дээр одоо бага татвартай улсын одоо категорид ордог. Англи, Америк, Япон, одоо Австрал бүгдээрээ дундаж татвар 30-аас 35 одоо өндөр татвар 40-оос 49% татвартай байдаг. Харин Монгол бүх одоо татвар 10% буюу ерөөсө татврын хамгийн бага ангилалтай улсын одоо ангилалд орж байгаа. Тэгэхээр энэ татварыг ер нь цаашдаа үе шатаагаар нэмэгдүүлэх энэ одоо 25 ч цаашдаа бүр 35 45% шаталтай татварыг бий болгох ёстой. Таныг энэ ариун болд гэдэг хэрэглэгч 100000 тоог хаанаас гаргаад ирсэн бэ судалгаагаар тайлбар хийгээч гэж байна. Яг нэг 100000 хүн дээр 100000 дээр 2 дээр 100000 гэж гарч иж байгаа. Тэрний үхээр одоо хадгаламж эзэмсэгч тийм ээ. Одоо хадгаламж дээр татвар тавьж байгаа тийм ээ. Тэгэхээр Монгол улсад ерөнхийдөө нэг 10 орчим их найт төгрөг буюу 5 тэрбум ам долларын хадгаламж байдаг. Энэ хин дээр өдөхөр 100000 хүн дээр 99% нь байгаа. 100 саяас дээш хадгаламжтай хүн гэхээр ерөөсөл 8000 иргэн 2000 аж ахуй нэгж байдаг байхгүй ингэж гарч байгаа. Нөгөө 100000 яаж гарсан бэхээр нийт одоо цалин авдаг 800 мянган хүний дөнгөж 1.6% нь л 2.5 одоо саяас дээш цалин авч байгаа. Ингээд бодохоор бас 100000 хүн гарч байгаа. Тэр 100000 дотор магадгүй 1000 уурхаач байгаа баг. За энэ тансаг дундаж энгийн гэдгээ бүгдээрээ ялгаж сурья. 25% төлөх 14.6 мянган хүн дээр эдийн засаг явж байгаа тансгаа зөв ялгая гэж энэ бас энэ одоо хилцүүлэг дунд ч гэсэн юг тансаг гэх вэ гэдэг дээр бас санал зөрөлдөж байгаа харагдаж байна л да. Тэгэхээр алтан цэцэг багшаас та төсвийн энэ алдагдлалд хүргэсэн одоо гол нөлөөсөн хүчин зүйлүүдийг юу гэж харж байгаа вэ? Орлогоо өөрөөр нэмэгдүүлэх буюу засаг өөрөө бүсээ чангалаад явах боломжууд талаасаа та бүхэн харж үзсэн юм байдаг уу? Танаа танхим дээр ч. За яг дөрөвний нөгөө яриан дээр бас нэмэхэд бол ингэж шүү дээ. Татварын түвшин нэмэгдэхэд одоо эргээд татвараас одоо зайлсхийх юм үйл хөдлөл ихсдэг гэдэг. Энэ судалгаагаар бас гарсан тоонууд байдаг л да. Тухайлбал Америкийн нэгдсэн улсад ихэд юу гэж үздэг вэхээр одоо ахиу татварын түвшин 1% нэмэгдэхэд орлогоос зайлсхийж байгаа тэр нууж байгаа орлогын түвшин бол 1-3% өсдөг гэсэн юм шиг тоо байх жишээтэй. Тэр чинь бол татварын системд 100 гаруй мянган хүмүүс ажилдаг тийм одоо нүсэр
татврын тогтолцоотой газар тэгээ өшөө яах вэ гэхээр одоо татвар төлөх бол ийм жишг болчихсон тийм ээ. Ингээд зуршил болчихсон газар жишээлхэд тийм хэмжээний одоо татвараас зайлсхийх үйл ажиллагаа явна гэд харахаар манад энэ маань одоо хоёр зүйл бол их асуудал хүрэж байна. Нэгдүгээр энэ маань 10%-аас 15% маш өндөр өсрэлт хийж байна. 25%. За дээр нь яах вэ гэхээр манай одоо нөгөө тэрийгэ дагаад тэгвэл тийм хэмжээний татвараа одоо хураахаар татврын одоо байгууллагад маань бас удирдлагын ямар бүтцийн ямар зохион байгуулалт орох вэ? Хэр нүсэр бүтц одоо байх болоо гэж ингэж харж байна. За зөвхөн шийдлийн хувьд гэх юм бол миний хувьд бол юу гэж харж байгаа нөхөр татвар төлдөг хүмүүсээсээ одоо ингэж татвараа авах гэж улам өндөр татвар авах гэж зүтгэх нь бол зөв шийдэл биш болов уу гэж ингэж харж байна. Угаасаа одоо бодлого бол юунд явах хэрэгтэй вэхээр нөгөө албан секторыг өргөжүүлэх бодлого бол явах хэрэгтэй. Албан секторыг өргөжүүлнэ гэдэг маань юу гэсэн үг вэхээр бүртгэлтэй тийм ээ татварын тогтолцоонд бүртгэлтэй ийм одоо аж ахуй нэгж иргэдэм одоо тоол нэмэгдэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг одоо хийх нэг шийдэл нь юу гэж болох вэ гэхээр магадгүй одоо нөгөө суурьа өргөтөхийн тулд тодорхой одоо төвшний хооронд интервалт ч юм уу тийм ээ бага зэргийн одоо нөгөө ламсам гэж ярьдаг те шууд хэдэн төгрөгийн сардаа нэг 10,000 төгрөг ч юм уу тийм ээ 5,000 төгрөгийн ч юм уу татвар жишээ төлждөг. Тэр нь одоо гэдэг тодорхой орлогын зааж өгöd. Энэ тохиолдолд бол нөгөө бүртгүүлэх хүмүүсийн тоо ч юм уу эсвэл нөгөө татвараас одоо чөлөөлөх орлогын заагаад өгчих юм бол зөвхөн юу гэдэг чөлөөлөгдөх хуулийн төвшин дотроо би орлогоо мэдүүлчихдэг. Миний орлого одоохондоо татвар төлөх төвшөндөө хүрээгүй байна гэд ийм одоо арга замыг бол бас хайх хэрэгтэй хэл өөрөөр хэлбэл суурийг одоо нэмэгдүүлэх нөгөө талаас яг хөр албан сектороо өргөтгөх. Тэгэхээр манай бас нэг судалгаанаас харж байхад бол албан секторын эзлэх хувь бол маш бага байгаа. Тухайлх юм бол ажлын хүчний судалгаанаас харахад бол нэг цалинтай гэж мэдээлсэн хүмүүсийн тоо бол 40 хүрэхгүй хувь нь байгаа шүү дээ. Нийт одоо ажил систем маань. Тэгэхээр энэ ажил хийж байгаа хүмүүс маань бол үндсэндээ татвараа төлөөд энэ эдийн засгийг аваад явж штэ. Тэр хүмүүсээ шийдэхийн оронд харин яах вэ гэхээр яаж одоо тэр энэ төлдөг юм суурийг бэхжүүлэх юм бэ? Яаж өргөдөх юм бэ? Тиймэрхүү арга замуудыг хайх олон улсын туршлагыг судлах нь зөв болоо. За тэгэхээр таны хэлснийг бол би одоо энгийнээр ойлгол татвар төлдөг хүмүүсийн тоог бол аж ахуй нэгжийнхаа тоог нэмье. Тэр тойроод байгаа мөнгө X тайлан өгөөд яваад байдаг хүмүүс дурамшууллын одоо бага хэмжээний татвараар эхлүүлэе гэдэг санал хийж байна. Тэгэхээр сая бол тийм бодлого явсан гэж ойлгоод байгаа шүү дээ, тий. 30-40 мянган жижиг аж ахуй нэгжүүд тэр кассын машин за тэр иргэний хийсэн 100 мянган төгрөгийн машиныг хүртэл авч яагаад бүгдээрээ орлогоо өгөөд эхэлсэн. За хажуугийн орлоготой хүмүүс цэнхэр дэвтэр өгөөд хэрвээ орлогоо очоод тайлагнаад байх юм бол 50% буцаалт. За урамшууллын систем бол сая бол нэлээд их явсан. Харин одоо эдийн засгч жаргал сайхан гомбицэн Хулгистан гэдэг нийтлэл байгаа. За Монгол улсыг одоо Хулгистан гэж нэрлсэн тус нийтлэл дээр төлөөд урамшууллын систем татвартайгаа ингээд ажиллаад мэдээлэл ил тод болоод эхэлсэн хүмүүсийг эргээ шийдэж байгаа юм шиг одоо за баригдуу гэд 30 саяас одоо бол бүх жижиг дэлгүүрүүд 30 сая давцсан байна. За нөгөө хүмүүс дээр чи одоо 30 саяас дээш орлоготой гэд татвар ороод ирэхээр одоо ингэж яриаггүй штэ хоёулаа гэдэг юм руу л очих гээд байна л да. Би аль болох энгийнээр ярих гээд. Тэгэхгүй бол энэ албан сектор суйн хүрээний мэдээллүүдийг том хэлэлгүүдийг бол иргэдэд бас мэргэжлийн нэр томьёонууд хүрэхгүй байж магадгүй. Тэгэхээр оюун бизнес эрхлэгчээс танаа судалгаанаас болон зөвлөл дээр ер нь шийдэл нь яаж гардыг юм бэ? Танахаас бол мэдээж татврын багц суулууд дээр танахаас гэж би танхимыг хэлж байгаа шүү. Танхим бол маш урт хугацаанд ажиллаж ирсэн саналуудыг хувийн секторын саналыг нэгтгэж. Тэгэхээр шийдэл талдаа жижиг бизнесүүд ер нь ямар шийдэл хэлж байна? За биднээсийн судалгаагаар бас шийдлийг асуусан хүмүүсийн одоо нөгөө за хэрвээ асуудал юм байгаа бол одоо өөрсдөөс нь бас эргээд те ямар одоо боломжууд байх вэ? Тэгээд хүмүүс ерөнхийдөө бол энэ татвар дээр биднээс ер нь энэ шинээр байгуулагдж байгаа аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг одоо хүмүүс айгүй их давтамжтай хэлж байгаа нь 5 хүртэлх жилийн гэсэн одоо тоо гарч ирж илээ л дээ. 3-аас 5 жилд одоо шинэ стартап хийхэд одоо хөнгөлөлттэй татварын хөнгөлөлттэй байх гээд гих жишээний тэгэнгუთ ерөнхийдөө одоо энэ бас манай бизнесүүд орон нутагт ялангуяа улирлын чанартай айгүйх явагдаж байгаа тийм биднээсийн суур бизнесийн сектор юу лээ. Тэгэхээр энэ үед бас юм уян хатан нөхцөлийг харьяа гэд иймэрхүү их зөв жишээнүүд гарч ирсэн. Тэгээд ер нь бол төрийн бас нэг яриан дээрээс жоохон үлгэж аваад хэлмээр юм л да. Биднээс төрийн бодлого урт хугацаанд харж гарах хэрэгтэй хаа. Зөвхөн өнөө маргааш биднээс ингээд шархаа нөхж байгаа маягаар харахтай гал унтрааж байгаа маягаар харах хэрэггүй л ах гэж бодож байна. Тэгэхээр биднээс одоо улсынхаа хүрээнд стартапыг биднээс дэмжиж гээл айгүйх юм хийгдэж байна те. Энэ үүднээс
биднес эргээд энэ одоо стартап адилхан тэр одоо нөгөө дарамт үзээд те эргээд одоо нөгөө төлөөлөдөг хөшөө бүсээ чангалаад байдаг тэгсэн өрнөөсөө улам аваалаад байдаг. Энэ нөхцөлд бол хизээш манай улс одоо тэр сайхан шинэлэг санаа гараад тэр сайхан дараагийн хөгжлөөр нэгт тийм бизнесүүд гарахгүй болов гэж харж байна. Тэгээ бас энэ дээр бол яг хөө танхимын бас хийгдсэн одоо танхим бол бас нэлээд ажил хийгээ яваад байгаа. Одоо манай энэ үйл ажиллагаач саяны судалгаач гэсэн бас бизнесийг одоо дэмжих зорилгоор одоо хийгдэж байгаа. Тэгээ энэ ил тоодын хууль бол би бас үр дүнгийн хараасаа гэсэн шийдлүүдийн нэг байгаасаа л гэж одоо харж байгаа л. За тэгэхээр хамгийн гол нь дийлэнх иргэн доржийн хувьд ямар нэгэн хуримтлал байхгүй ба ямар нэгэн зээлтэй нь бол бодит үнэн гэж хэлж байна. За тэгэхээр энэ бол бас үндэсний статистикийн хорооноос сар бүр амжиргааны тайлан гарахад бол иймэрхүү дүр зураг харагддаг. Манай улс эдийн засгийн хямралд бас орсон нэг шалтгаан нь үндэсний хуримтлал буюу иргэдийн хуримтлал бол маш бага байдаг гэдгийг сая ангар даргын хэлсэн тэр одоо нийт хадгаламж эзэмшигчдийн дийлэнх хувь нь бол одоо цөөн тооны хүн дээр байна гэдэг дүнтэй бас энэ санал бол мөрөгж байна. Тэгэхээр ганц захирлаас би нэг өөр нэг үнцгийг бас сонирхох гэсэн. Бүр том бизнесүүд нь болохоор үн докторжуулах хөтөлбөрч гэдэг юм уу татаасаар яваад байдаг. За яг татврын орлого одоо яг акт тавиад одоо дарамтлж чаддаг ч гэдэг юм уу одоо дансыг нь хааж чаддаг хүмүүс нь болохоор энэ жижиг дундууд байгаад байна уу да гэдэг бас шүүмжлэл харагдаад байна. Зарим нэг том компаниуд бол төсвийн энэ үр ашиггүй энэ олон төсөл хөтөлбөрүүд авсан. За тэдний одоо бизнес хүндэрснийг ажил хийж байгаа хэсэг нь төлөх гээд байна гэдэг тийм нийгэм маань одоо хуваагдах тал руугаа явах комментууд харагдаад байна л да. Энд дээр та юу гэж бод? Яг хөө зөв том компаниуд янз янзын хөлбөр тамрагдаад ингээ илүү амархан гарчдаг гэдэгт бас санал нийлэхгүй байна. Үндсэндээ бол уул уурхайн салбар, за барилгын салбар, уул уурхайн салбар бол одоо хямраа 4 жилийн нүүр үзэж байна. Барилгын салбар хямраад 2 жилийн нүүр үзэж байна. Маах яг тэр салбарууд нь ажилтдаг болохоор үндсэндээ за уул уурхайн салбар бол одоо бидний үзэж байгаагаар бол 12 оныхтай харьцуулбал 10 дахин жоохон болсон. Монголын хувьд ярьж байгаа шүү дээ тийм ээ. За барилгын салбарын хувьд одоо үндсэндээ 60%-аар одоо зах зээл нь багасаад хумигдаад компаниуд нь тийм хэмжээний хэмнэлтийг хийгээд одоо хүмүүсээ таньж байна гэсэн. Зүгээр хамгийн гайхалтай юм нь юу гэхээр би одоо ингээл яриа сонсчлаа 10,000 хүнээс ингээл аль хор их юм авах гал. Уг нь бол төр засгийн бодлого чинь тэр 10,000 хүн шиг 100,000 хүнтэй ажиллах уу 200,000 хүнтэй ажиллах уу яаж сая тийм хүнтэй болох уу гэж бодох хэрэгтэй болохоос биш. Гарч ирснийг нь завчих зурмаар яваад тахаар бид чинь хаашаа явах юм бэ? Нөгөө энэ одоо энэ дэлхийн ертөнц чинь үүш ганцхан одоо айгу глобалчлагдаж жижигхэн болж байна тийм ээ. Мөнгө гэдэг чинь их орон байдаг байхгүй юу? Шахаад авчаад л өөр орон руу явчихдаг байхгүй юу? Тэгээ тэрийгэ бодолцох хэрэгтэй бодлого гаргана гэдэг чинь тийм ээ. Судалгаатай байх хэрэгтэй. Одоо төрийн өмнө чинь 400-аад компани байна гэж тэрний 15% нь ашигтай ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээ үндсэндээ тэр үлдэгдэл 300 хэдийн компани нь төсвөө санхүүжилж тэжээж байна гэсэн. Одоо нэг өсөндөө бидний төлж байгаа татвараар тэр компаниудыг тэжээх гэдэг байгаа байхгүй юу? Хамгийн сүүлийн жишээд Эрдэнэс 5 толгой $140 өртөгтэй байгаа нүүрсийг $25 зарж ийн гэж байгаа байхгүй. Ашигтай ажиллахгүй алдагдaltaй ажиллаж байгаа. Жил бол одоо нэг 100 хэдэн сая доллар өртөө тэрнээсээ болоод таншны алдагдлыг эдгээр тооцох юм бол одоо бидний тооцоолж байгаа ойролцоогоор 30-40 тэрбум алдагдлыг жил болоо хүлээгөө явж байгаа компани байхгүй. А гэтэл баланс нь харахаар ашигтай гэж гаргаад яваад. Тэ ингэж явж болохгүй шүү дээ, тэ. Аудитын компани хариуцлагатай байх шүү дээ, тэ. Ингээ харахад бид нар төсвөө хэмнэ тань. За тэгээ энэ том төслүүдэд тэр орлогоо олох юмд их үүсрүүдийн сайн нээж өргөтэй. Алийн болон бидний дотроо өрсөлдөд байх юм, тэ. Улс төрчдийн хийх ажлын үгээр хятадын Оросын зах зээлийг нээгээд өгч хэрэгтэй байхгүй. Тэр нүүрсэн чөлөөтэй гардаг, татваргүй гаргадаг, чөлөө тултааны хилцээр хийчих хэрэгтэй байхгүй. Австралчууд Хятадтай, Японтой, Солонгостой бүгдэнтэй чөлөө тултааны хилцээр байгуулсан байгаа байхгүй. Тэдний нүүрс манай орны нүүрстэй харьцуулахад 10-15%-аар илүү өрсөлдөх чадвартай болчихж байгаа байхгүй. Зөвхөн татвараас болоод Хятадын импорт татвараас болоод. Тэгээ тийм том дүр зургаар өрсөлдөх Монголоо яаж илүү авч явах уу гэдгийг харах болохоос биш. Дотроо байгаа улсуудыг яаж ингэ завчаад байх уу гэдгийг л харж болохгүй шүү дээ, тийм. Тийм. Яг таны хэлж байгаа саналыг бас их гоё зөвөрлөл нэвтрүүлэг эхлэхээс өмнө хэлж байсан. Өндөр цалин олж байгаа хүмүүсээсээ нэмээд татвар авчий гэдэг санал бол уулын модыг одоо яг тэгшлээд хүрүүдж байгаатай адилхан. За тэр хүнийг тэр өндөр цалинд хүрэхийн тулд ямар боловсрол эзэмсэн, ямар нөхцөлд ажиллаж байгааг бол бид бүхэн хэлээд байгаа. За тэгэхээр ямар нийгэм байгууллагыг сонгочоод
эргээд татврын бодлого нь яаж орж ирж байна гэдэг нь бол бас хүмүүс тэрэн дээр дүгнэлт хийн баг. За эргээд цэнд аюушгаагаас бол та түрүүн өөрийнхөө жишээг хэлж байсан. Тэгэхээр жижиг дунд бизнесүүд дээр бол та ямар шийдэл гарч ийн татврын хөнгөлөлт болон гарааны бизнес, жижиг бизнесүүдэд хөнгөлөлтөө орчин, уян хатан орчин өгөөч гэдэг дээр ямар шийдлүүд гарч байна? Тийм, ерөөсөө энэ дээр манайхан маш зөрөгтэйгээр одоо нэг юу татврын юугаа бол 3-5 жил түрүүнд бас судалгаан дээр бид нэр саналаа өгчсэн хүмүүсийн нэг шүү дээ. Тэгэхээр ер нь анх дөнгөж гарч иж байгаа бизнесийг яг тэр тухайн орлогот нь тохирсон уян хатан одоо татврын бодлого л манад хэрэгтэй. Бид бол өнөө хүртэл татвараа төлж ирсэн. Өөрөөр хэлбэл татвар төлөгч байна гэдэг чинь нэг талаа их баталгаатай шүү дээ, тийм үү? Энэ дээр л уян хатан байчаач гэж хэлэх гээд байна нэгдүгээрт. Хоёрдугаарт гадны орны туршлагуудыг манай улс төрчид болон одоо бизнесүүд маш их одоо сонирхдаг. Хэдхэн жилийн өмнө Туркийн туршлагыг одоо яриулж ирсэн. Том бизнесүүд нь одоо нөгөө жижигүүдээ ингээд чирээд явдаг. Тэнд тодорхой одоо байдлаар дэмжлэг үзүүлдэг. Энэ бол одоо Туркийн маш том туршлага. Тэд нар үүснээ яриад явсан. Өнөөдөр тэгж тэрийг аваад хэрэгжүүлсэн газар ирнэ байна уугүй юу мэдгүй би байхгүй хаа л гэж хардаг тий. За ингээд томчууд нь жижигээ бас ингээд жоохон зулгаагаад явбал тийм үү? Зүгээр юм болов уу гэсэн бизнесээ нэг юм юу байна. Нөгөөтэйгүр болохоор зүгээр энэ яг жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд бидний дунд ширээ тойроод ярьдаг нэг яриа байдаг. Энэ юу юм хэр болж игэл бизнес эдийн засгийг улс төрөөс нь одоо жоохон хөндөй байж болдгоо. Манайх ч ерөөсө зүгээр улс төрчид бол эдийн засаг руу ханцаас шамлаад орчдөг. Гэтэл зэрэгэлдээ байгаа хөрш хятадын бодлого юу вэ? Өөртөө улс төр бизнес хоёр чинь шал хоёр өөр. Тий. Өнөөдөр бол зүгээр хатуухан жишээ болон телевизээр явж байгаа шүү дээ. Улс төрд ороод эдийн засгийн ашиг сонирхол гаргасан тэр хүмүүсүүдийг маш хатуу шийтгэж байгаа. Иймэрхүү зүгээр одоо тодорхой юм одоо хууль дүрм байдгийн болов манай хууль дүрм гайгүй хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр одоо гол хүсэж байгаа юм жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд ер нь хууль дүрмийг хэрэгжилтэн дээр л анхаар. Томчууд өөрснөө сахилга батгүй байдаг. Томчууд өөрснөө энэ зүйлийг хийдэг. Энэ дээр л одоо бид нар бүр яг бодиттой жишээнүүдээр ярилцдаг. За тэгэхээр нэвтрүүлгийн сүүлийн хагаст бол бид илүү шийдэл дээр тулгуурлаж ярьж байгаа. Манай нэвтрүүлэг дөрөв дээрсэн зочид маань яг өөрсдийнхөө салбарын туршлага дээр бас шийдлүүдээ хэлж байна. Тэгэхээр богино хугацааны сурчлагын дараа нүүл шийдэл хэлцүүлэг үргэлжилнэ. Нүүл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж иргэн доржид тулгараад байгаа одоо шинэ татварууд за эрх баригчид эдийн засгийн хямралыг давж туулахдаа төсвийн орлогын бууралтаа нөхөхийн тулд санал болгосон татваруудаас бас холбоод жижиг бизнес эрхлэгчид болон бизнесийн төлөөллүүд ямар байр суурьтай байгааг бид бүхэн бас сонсч байна. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахад бас богино хугацаа үлдсэн байгаа болохоор өөр шийдлүүдийг та бүхнээ сонсъё гэж бодлоо. Тэгэхээр эдийн засагчид бол сая санал орж ирсний дараа бол нэлээд олон удаа тойрч суусан. Round table тойроо сууж байгаа. Тэрэн дээр гарч ирж байгаа нэг ажиглалт бол төсвийн энэ их алдагдлыг нөхөхийн тулд энэ оруулж ирж байгаа татврын саналууд бол маш бага мөнгөөр нөхөх гээд байна. За тэгэхэд засаг бол иргэн төлөх бондын хуваарууд бол том дүнгууд байгаа. Манай төсөвтэй харьцуулахад. Тэгэхээр сая гавыг захирал бас хэлж ин төрийн өмчт компаниудаас бол дийлэнх нь ашиггүй ажилдаг, ашиггүй гэрээ хэлцлүүд хийдэг. Тэрийг нь төсвөөс нөхж ийн гэж юм. Өөр энэ төсвийн алдагдлыг нөхөх талаар өөр шийдэл бизнес эрхлэгчдээс харсан зүйл бол бас хуваалцаж болно шүү. Ангар захирлаас эхлэдэг. За тийм. За ингээд бид ингээд татварыг тойрож ярьлаа. Ер нь бол татвар гэдэг маань төрийн одоо орлого цуглуулах хамгийн одоо үндсүүлээр олгогдсон үндсэн хэрэгсэл нь байдаг. Татвараа цуглуулж чадахгүй тохиолдолд яд вэхээр өөр авдаг тийм ээ, зээл авдаг. За энэ тохиолдолд одоо бидний засгийн газрын маань энэ зээл авах хаалга хаагдчихлаа. Нөгөө бид одоо найдваргүй зээлдэгч болчлоо шүү дээ. Нөгөө зээлч зэрэглэл унтсан учраас. За зээллэхэд доллараар магадгүй 12% ч юм уу төгрөгөөр 20% зээл гарах гэдэг. За тэгэхээр бидний зээл авдаг хаалга хаагдсан ингээд татврын асуудал ярьж байна тийм ээ. Одоо 3 дахь өөр ямар шийдэл байж болох вэ гэхээр төр өөрт байгаа зарим одоо актива зарах буюу хувьчлах төрийн өмчт компаниудыг. За гавыг захирал хэлж байна. Төрийн өмчт аж ахуй нэгжүүд ихэнх нь ашиггүй ажилт, үр ашиггүй ажил. Энэ бол маш зөв. Үүний үр ашигыг нь сайжруулах тийм ээ. Ашиг орлогыг нэмэгдүүлэх ерөөсөө энгийн хэрэгсэл нь энэ төрийн өмчийн аж ахуй нэгжүүдэд олон нийтэд чөлөөт хувьчлах, хувьцаагаар нь дамжуулаад нөгөө хөрөнгийн зах зээлээр нь гэдэг юм уу, хөрөнгийн биржээр дамжуулаад иргэн болгоны оролцох одоо боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэж одоо төсөв маань
татвар одоо зээлээс одоо 3 дахь өөр суугаар бас хөрөнгө босгох боломжтой болно тийм ээ. За одоо энэ жил жишээлбэл цахилгаан станцуудыг 3 4 дэх цахилгаан станц, Эрдэнэ дархны цахилгаан станцын хувьчлах төлөвлөгөө явж байгаа. За үүнийг маш тийм одоо нээлттэй байдлаар хувьчлах хэрэгтэй. Иргэн болгонд ямар ч байсан оролцох эрхийг өгч. За тэр иргэн жишээлбэл за надад үнэхээр мөнгө алгаа би хувьчилд орох одоо хэрэггүй гэж үзлээ гэх юм бол одоо босод том хувьцаа эзэмших гэдэг юм уу тийм ээ. Стратегийн хөрөнгө оруулагч нь авна үз. Тэр сая Эрдэнэтийн хувьчлал шиг бас зохион байгуулж бас арай боломжгүй байна. Зөвхөн нэг гитгээд авчих. Хувьчлал явсан зөв тийм ээ. Төсөвт одоо жишээлбэл ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн одоо үр ашиг гэдэг юм сайжиж байгаа үнэн. Гэхдээ нөгөө энэ одоо улсыг бүрдүүлж байгаа иргэндээ ерөөсөө боломж олохгүй шүү дээ. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа санаа энэ татвар одоо засгийн газрын зээлээс өөр одоо ямар одоо санхүүжил босгох боломжтой арга нь юу гэхээр төрийн өмчийн компаниудаа хувьчлахдаа хөрөнгийн биржээр хөрөнгийн зах зээлээр нээлттэй ил тод одоо ард иргэдтэй хүртээмжтэй байдлаар хувьчлах. Ийм л одоо шийдэл харагдаж байна. Одоо богино хугацаанд гэх юм бол үгүй. Ганг захирлаас эргээд за Монгол Ардын нам засаг авсан даруй зарим нэлээд олон статистик мэдээллийг ил тод болгосон. За Монгол банкн дээр байдал ямар байгаа, за төсвийн бодлого, төрийн сангийн үлдэгдэл ямар байгаа, эргэн төлөгдөх хувааруудыг танилцуулаад гүн хямралд орсон гэдэг бол ер нь дотооддоо болон гадааддаа зарласан. За энийг бас зарим судлаачид үзэж байгаагаар за байдал үнэхээр хүнд байна гэж байгаад одоо том хувьчлалуудыг зөвтгөх тийм суурийг бэлдэж байна гэж одоо зарим одоо аналистууд үзээд байна. Танд ер нь танд том төслүүд хөдөлгөгч гэдэг юм уу, томоохон хэмжээний өөрчлөлтийг засаг санал болгохын өмнө бас ийм татварууд санал болгоод байгаа юм ажил та юу гэж бодож байна? Яг одоо бүх юмыг хардаас ирдээд тахад бол бас хэцүү байх л та. Ерөнхийдөө бол үндэсний аудитын газарт бол бүх мэдээлэл бол нээлттэй байдаг. Тэр чинь хуулиараа нээгээд өгсөн байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол би бол мэдээлэл байхгүй байсны үүднээс гэж юугаа буруу зүрх гаргасан гэж бодохгүй байгаа. Яг хоо зүгээр бол татвар дээр яг хоо тэр онцгой татваруудаас бусад татвар дээр бол санал нийлэхгүй байгаа. Зүгээр яг энэ хямрал гэж яриад болохоос бид нар яг нөгөө алсын хараа буюу урт хугацааны хөгжлийн юмарс ярихгүй байгаа л да. Доктортой хөгжил гэж юу аах вэ? За одоо яг ингээл хамгийн сүүлийн жишээ ярихад бид нар Бутанаас 7 дор байхгүй юу? Одоо жишээл Бутаны ерөнхий сайдын сайн нэг илтгэлийг харж байхад ногоон хөгжлийг нохоон доктортой хөгжил гэдгийг юм томьёолсон байгаа байхгүй. Тэгэл улс орныхын 50%-ийг ойжуулаа моджуулсан. Зөвхөн хэдэн хэсгүүдээр уулуурхаа эрхлийг зөвшөөрсөн. Эрүүл мэнд боловсрол за ихтэй сургуулийн боловсрол бүгдээрээ үнэнгүй гэж байдаг тийм. За дээрэс нь нэг ч яндан байдгүй. Бүгдийн үнэнгүй цахилгаанд холбогдсон байж байгаа байхгүй. Тэгэхээр бидэрт яг тийм алсын хараа хэрэгтэй. Яг тийм юмрус байхгүй болчиход байгаа байхгүй тийм. Тэрийгэ томьёолж иж богино хугацаанд яаж гарах уу гэдэг юм томьёолох нь хамгийн зөв юм байгаа юм л та. Тэгэхээр бид нар чинь судалгаа байхгүй, судалгаагүй ярьдаг зүгээр дандаа цэжний банкаар тэр нэг 10,000 марк 10,000 онол яриад тэрийг яаж монжих уу, яаж идрээс юм салгаж авах уу гэж яриад байгаа байхгүй. Гэтэл яа ингээд дөрөвтэй судалгаа хийгээд яг энэ хэсэгт уулуурхаа хөгжүүлээ. За цөөн хэдэн улсынхан тэр уурхаанууд дээр $25 биш $140 зардаг. Тийм том төслүүдтэй бүгдийг бол хөдөлгөн зүг байхгүй. Гэхдээ хувьцааг борлуулахдаа магадгүй хөрөнгийн биржээр багцлж биш ширхэгчлээд ард иргэдэн зар. Магадгүй төрийн өмчит компаниудыг одоо тэр хуучин хэр ягаан тасалбар гэж хувьчилж ирсэн шүү дээ. Яг тэрнтэйгээ адилхан дахиад зар. Үнгүй ч гэсэн хамаагүй. Гэхдээ тэр чинь менежмент нь сайжрна. Эдийн засаг татвараараа буцаагаад өрөөгөөж өгнө. Ард иргэд өмчтэй уулна. Тиймэрхүү байдлаар бид нар бол яг одоо реформын тухай асуулыг ярихгүй бол дандаа нэг ширхэгжилсэн нэг 2 юм яриад хайчаад байгаа байхгүй. За баярлалаа. Тэгэхээр Наранбаатар гэж Twitter хэрэглэгч хямралын үед татвар нэмж бүр хямраахын оронд цахилгаан станц 5 болон одоо ТЭЦ 3 5-7 гэрээ зис хайлах үйлдвэр ураны баяжмал төслүүдэд явуулаач ТЭЗ зүүн бэлэн гэдэг саналыг бас хэлж өгөөч гэж Twitter дээр явуулж байна. Тэгэхээр яг саяын хэлсэн шийдлүүд дээр бас Алтан цэцэг багшийн хувьд та өмнө нь бол мэдээж татвар төлөгчийн баазаа нэмэгдүүлгээд тэр алхам явж исэн. Одоо болохоор нөөтийн иргэн төлөлтөө зүгээр хувь иргэн одоо би бол нөөтийн иргэн төлөлтийг бол маш идэвхтэйгээр бөглөөд явж исэн. Одоо надад тэр мөнгө маань буцаж ирэх хэсэг бол нэлээд эргэлзээтэй болчиход байна. Энэ төсвийн хилцүүлэг дээр тэрийг сангийн сайд төсвийн байнгын орон шийднэ бах. Тэрийг бол одоо иргэдээ хуурахгүйгээр өгнө ухаа гэж найдаж байна. Одоо нэг иргэнд орж байгаа хувьд. Тэгэхээр таны хувьд татрын нөөцийг нэмэгдүүлэхээс гадна өөр ямар шийдлүүд байж болж байна?
За яг саяны энийг ингээд харах юм бол энэ маань нөгөө талдаа бол юу гэхээр одоо төрд нөгөө хүмүүсийн итгэл гэж нэг юм байна. Тэгэхээр энэ дэр итгэл бол хідэд байх вэ гэхээр татварын альва бодлогын тогтвортой байдал бол хадгалагдчих хэвээр л да. За тухайлах юм бол энэ дэр нэг талдаа болохоор хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесээ дэмжигээд байдаг. Гэтэл нөгөө талд нь болохоор 1-4 жилд нь ингээл бүгдийг хөнгөллөө, чөлөөлөө гэл дараагийн 4 жилд нь бүгдээс нь татвар авнаа ингээл одоо суутгах ингээд ах юм бол энэ чинь энэний цаана бол ямар ч тийм урт хугацааны бодлого нөгөө талаар энэ чинь бизнес ихний хувьд өөртөө одоо нөгөө орлого олж байгаа ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол асар их тодорхой бус байдлыг үүсгэж байгаа байхгүй. Төлөвлөх боломжтой. Тэгэхээр энэ маань тий ямар ч бизнес тэр байтугай зөвхөн хөдөлмөр эрхлэх тухай шийдвэрч байсан гэсэн чинь ирээдүг харж би шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Нэг ч орлого өнөөдөр тодорхой биш байгаа байхгүй. Тэгэхээр ийм нөхцөлд төрөөс жишээлх юм бол наад захын хийж чадах нэг зүйл бол юу хийх ёстой ч зүйл нь юу гэхээр миний одоо тэр шийдвэр гаргах орчны ядаж хуулийн хүрээг бол маш тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл одоо татварын хуулийг гэдэг ингээ аваад үзэхэд сүүлийн одоо хэдхэн жилийн дотор 6 жилийн дотор бол бараг 15 өөрчлөлт орсон байна гэсэн нэг тийм тоо харагддаг. За 15 онд гэхэд 6 одоо нэмэлт өөрчлөлт орсон байх жишээтэй. Одоо энэ орно шүү дээ. 16 онд бас хичнээн өөрчлөлт орох нь. 17 онд хичнээн хууль бас өөрчлөгдөх нь. Энэ бүгд ч өөрөө яаж нөхөр нөгөө дэмжих гээд байгаа нөгөө илүү их ард иргэдэд орлоготой болгоё гэдэг тийм ээ баян болгоё гэдэг бизнес эрхэлдэг болгоё гэдэг бодлогын чинь яг эсрэг одоо үр дагавруудыг бол дагуулахаар болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэргуунд бол анхаармаар юм хөр эндээ сургамж авмаар юм бол нэгдүгээр яг хөр бодлогын тогтвортой байдлыг бол маш их одоо хадгалж анхаарч явах хэрэгтэй. Тэр нь өмнөх одоо нам байна уу, өөр нам байна уу? Тэр нь бол хамаагүй шүү дээ. Энэ чинь улсын нийт одоо тэр энэ Монгол улсын 3 сая гаруй одоо иргэдийн амьдрах орчин. За энэ дотор хичнээн насан туршидтын чинь орлогоо олох, бизнес эрхлэх орчны тухай бид нар ярьж байгаа учраас энэ бол нэг өнөө маргаашийн 3-4 жил өнөөдрийн хямралын тухай бол яриа олж болохгүй л дээ. Тэгэхээр тухайлах юм бол одоо энэ саяны ярианууд энэ тийм ээ. Нөөтийн хувьд ч тэр одоо бид нар энэ орлогын албан татвар байна. За өшөө одоо аж ахуйн нэгжүүдийн орлогын татвар дээр ч гэсэн энэ юу яригдж байгаа нөхөр зэрэг ер нь найдаж болохгүй юм байна тийм ээ. Нэг удаа нэг сайхан амлалт хэлнэ. За тэрийг дагаад ингээд яг нөө иргэнийхээ хувьд нөө бодлогыг дагаад хэрэгжүүлээд явахаар өөртөө эцэстээ бол хохирол амсчих гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм байдал давтагдах юм бол хүмүүс хуурдахгүй. Дараагийн удаа ямар ч бодлого хэрэгжихээ болно. Тэр бол ёстой аюул болох бах. Тийм учраас одоо баг дээр нь энийг одоо засаж залруулах тал дээр л анхаарах хэрэгтэй байна. Бодлогын тогтвортой байдал бол хамгийн чухал юм л гэж би хэлмээр байна. Бизнес эрхлэхэд татварын тухай мэдээлэл бол хамгийн чухал мэдээлэл. Орлого олж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн би ямар ажил байвал хэдэн төгрөгийн орлого олох уу, хичнээн татвар төлөх юм бэ гэдэг бол хамгийн чухал мэдээлэл нэг байдаг. Тэр чинь миний хэдэн цаг ажиллах уу, хэдийг нь одоо чөлөө цагтаа тийм ээ гэртээ өнгөрүүлэх юм, хэдийг нь ажил хөдөлмөр хийж зарцуулах юм гэдэг хамгийн чухал шийдвэрт нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л бид нар яг мэргэжлийн хувьд хөшүүргийн нөлөө гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол татвар одоо энэ бол маш том өсрэлт хийж байгаа гэж харж байгаа байхгүй. Шууд яаж юм хэр 10% тэгш байсан татвар өнөөдөр орлого дээр ихэд 25% болж ингэж өсөрч болмооргүй байна. Түвшингийг харъя. Түвшин гэхэд 3 сая дээр за жилийн 30 сая дээр 25% өсрэлт гэдэг бол маш өндөр өсрэлт юм шиг харагдаж байгаа байхгүй. Дор хаяж яагаад тэр чинь 15%-аар эсвэл 11%-аар гэдэг юм гэж шатлалтаа явж болдоггүй. Яагаад заавал тэн дээр очихоор 25%-аар гинт өсрөх хэрэгтэй байдгийг. Үнэхээр шатлалтаа болох гэж бол энийг алсын хараатай харах хэрэгтэй. Хит хүртэл хөнгөлөх юм гэдгээ хүртэл ярих хэрэгтэй. Өнөөдөр ямар ч нэг татварын хөнгөлөлтийн асуудал ярихдаггүй байна гэж сая тэгжэн жижиг дунд бизнес ихний хувьд ч тэр нөгөө орлогын хувьд ч гэсэн тэр. Тэгэхээр хит хүртэл татвар төлөхгүй байх юм. Хідээс эхлээд хэдэн хувийн татвар төлөх юм. Тэр шатлал болгоныг нь маш их нарийн тооцоотой судалгаатай бид нар өнөөдөр нэг мөр суужгаад хийх хэрэгтэй шүү дээ. Байдал хүн дагаан бол энийг бид нар бас асуудлыг нөгөө шийдэх өөрсдийнхөө одоо нөгөө болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ засах юм боломж гэж хармаар байна л да. Тэр нэг одоо эндээс авмаар сургамж бол бодлогын тогтвортой байдал. Хоёрдугаарт яг төсвийн сахилга бат. Тэгэхээр эдийн засагчид мэргэжлийн хүмүүс бол одоо өмнөх нэг 11 12 онд бол хэлсээр байсан. Одоо ингэж дэндүү хөөсрүүлээд байна. Эдийн засаг яг одоо ингэж хэвэн явж байхад төсөв өөрөө энийг хөөргөдөд байна. Зарлага битгий ингэж нэмээч. Яриалсэн өнөөдөр байдал ямар байдал төрсэн гэхээр өөрөө ингэж хөөсрүүлчихэд байна шүү дээ. Тэгээ тэр нь хагарахаараа эцэстээ ийм хүнд байдалд орж байгаа. Эдийн засгийн яг өсөлтийг нөгөө одоо түрүүн хийлээд байгаа доктортой хөгжлөөр бодлогоо хараагүй болохоор одоо 1-2 жил огцом өндөр өсөөл. За тэр өгөөж нь хідэн 2 салбар дээр ирээл одоо эргээд бүгдээрээ нуурах тийм дүр зураг харагдаад яг таны хэлж байгаа тэр мэдээч хэрэг хүн орлогоо тооцоолж чадахгүй бол баг дараагийн хүүхэдтэй болох уу гэр бүл төлөвлөхөд хүртэл хүний орлого хамаарна. За докторгүй байдлаас бол үүдэж
Монголоос хөрөнгө оруулалт үргэсэн гэдгийг өнөөдөр Монгол хөрөнгө оруулалтын чуулган дээр бас гадны хөрөнгө оруулагч үлдсэн хэдэн бас хэлж байх шиг байна л да. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахад бас богино хугацаа үлдсэн байна. Тэгэхээр оюун захирлын саналыг бас танд нэмж хэлэх зүйлөө саналыг аваад тэгээд баярмаа дараагаас саналыг аваад бас нэвтрүүлгээ хаа гэж бодож байна. Тийм, саяны дээр урт хугацааны доктортой бодлого байх гэдэг дээр бол би дахин одоо нөгөө энийг дэмжиж одоо зөв гэдгээр хэлмээр байна. Одоо ингээ манай судалгааны бизнес эрхлэгчдээс харахад 14-өөс өмнөх он байгуулагдсан 10 жил байгуулагдсан 5-10 жил явцсан бизнесүүд маань хүртэл стартап түвшиндөө байгаад байгаа, орлого нэмэгдэхгүй байгаад байгаа гэдэг одоо тэр демографик мэдээллээс нь харахад бол бас тийм ажиглалт харагдж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь эргээд өөрөө юу гэдэг юм гэхээр манай энэ эдийн засаг одоо энэ хууль эрх зүйн орчин те хичнээн одоо нөгөө тогтворгүй байгаа, хичнээн одоо энэ нөгөө төлөвлөх боломжгүй те хичнээн их дарамттай байгааг бол эргээл бас ингээл харуулад байна л да. Тэгээд ерөнхийдөө бол яг хуу энэ юуны хувьд бол одоо менежментийн те компаниудын дунджийг аваад менежментийг хараад 2-оос дээш төвшний 2 жилээс дээш төвшний одоо энэ бизнес эрхэлчих юм бол тухайн бизнесийн орчин тогтмол магадлал өндөр гэдэг одоо олон улсын стандарт Америкнээс ярьдаг. Гэтэл манай термин байхгүй байна. Тэгэхээр биднес энийг эргээд засгийн одоо удаан хугацаагаар хараад энийг шийдэх тал руу орооч л гэдэг хүсэлтэй байна. За баярлалаа. Тэгэхээр бидэнд бас саналууд нүүдэл шийдэлхүүрүүгээр ирсээр байна. Татврын онолоо мэддэггүй татврын байцаагч нар төрийн нэр барьж дарамтлагсад гэж хэлж байна. За мэдээж хэрэг бүх татврын байцаагч нарыг хэлээгүй бах. Гэхдээ акт тавьж данс хааж буюу одоо бизнесийн орчин таагүй байхад гар мушгих аргуудыг хэрэгжилж байгаад бол бизнес эрхлэгчид их хонолтой бол манай оргил цаг мэдээгээр бол орой болгон 2 бизнес эрхлэгчийн бас кейс гаргаж байгаа. Хямралыг бид нэр яг бодит Монгол хүний нүүр царайгаар үзүүлэхгүй бол за зөвхөн авдаг талын хүмүүс бас ойлгохгүй байна гэдэг тийм бодлогыг бас манай редакц барьж байгаа. Тэгэхээр зарим компаниудын зүгээс талбай дээр гарыг гэж ярьж байсан. За сөрөг хүчний зүгээс бол болд гişүүн бол одоо бас талбай дээр гарна тэмцэн гэдэг зүйлүүдийг хэлж байсан. Энэ дээр одоо үйлдвэрчнүүдээс одоо Монголын үйлдвэрчний хэвлэлээс юм уу уул уурхайн байгууллагуудаас энэ шийдвэр цаашаага Монгол ардын намын бүлэг хүчээр явна гэсэн үед маш товчхон 30 секундэд та нар дараа нь ямар алхам хийх вэ? Бид нар бол бэлэн байдалд байна. Бүх одоо хууль журмынхан дагуу жагсаал цуглааны зохион байгуулахад бэлэн байдалд байна. Хэрвээ энэ одоо батлагдах яг ингээд одоо мөчд очих юм бол бид нар бол талбай дээр байгаа жагсаа тий эсрүүцлийн юмнуудыг бол илэрхийлнэ. Тэрийг бол манай одоо уул уурхайн салбарт ажиллаж байгаа тий зөвхөн ойлгох хэлтгүй бүх уул уурхайн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс бол илэрхийлж байгаа. Тийм тэгэхээр бид нар бол ямар ч хэлсэн одоо харж байна, байнга орооны хуралдааныг харж байна. Бас шийдвэр арай гайгүй гарах болов гэсэн найдвар байна. Тэгэхээр бэлэн байдлыг бол хангаж байгаа. Тэгээд бас мөн хэлэхэд одоо ингээд ангар дарах хэлээд 1000 хачин тий эн чинь өрхийн орлогоо энэ чинь өрхийн орлого байхгүй юу? Цаана ахад 6-аас 10 хүнийг энэ одоо хүмүүс чинь аваа явж байгаа. Тэгээд дээрэс нь Монголдо цалингаараа сайхан амьдрыг гэсэн энэ итгэл сэтгэлийг залуу үеийнхнийхээс ингээд арчаад хаях гэдэг юм. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг иргэн дорж болон бизнес эрхлэгчд дорж за уурхачин дорж дээр ирж байгаа татврын дарамт болон шинээр авчрах гэж байгаа татврын одоо шинэ саналуудын талаар олон талын байр суурийг бид бүхэн үзүүллээ. Тэгэхээр бас шийдвэр гаргагчид маань манай хилцүүлэг болон бизнес эрхлэгчдийн төлөөллийн дуу хоолойг сонсож саналаа эргэж харах байхаа гэж найдаж байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эх 7 хоногт шинэ сэдвээр үзэгч та бүхэнтэй уулзсан. Нэвтрүүлэгтээ байсан саналаа хэлсэн үзэгч та бүхэнд баярлалаа.